Өнөөдрийн мэндийг хүргэе шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ нэгэн сонирхолтой уншлагаар уулзаж байна. За энэ удаагийн маань уншлага болохоор зэрэг тийм эсвэл үгүй гэсэн хариулт авах уншлага байгаа. Асуултыг бол та өөрөө асуух нэ. Тэгэхээр та дотроо ямар нэгэн асуултыг тавьж агаад групп сонголтоо хийн гэсэн үг. За ямар ч асуулт гэж болно, хайр дурлалтай холбоотой гэж болно, хэн нэгний талаарх мэдээлэл гэж болно те. За визтэй холбоотой, ажил карьертэй холбоотой гэх мэтчлээ яг танд одоо зүгээр тийм эсвэл үгүй гэсэн хариултыг авах туйлын шаардлагатай байгаа бол яг энэ одоо мэрэг бол танд маш гайхалтай таарах юм аа гэсэн үг ээ. Тэгэхээр асуултаа асуухтаа хэдүүлээ нээлттэй асуулт биш те. Яг тийм эсвэл үгүй гэсэн хариулт авч болох үз тийм асуултыг асуух гэсэн үг. Тэгэхээр жишээлх юм бол миний ирээдүйн хэр байх вэ гэж асуух юм бол мэдээж хэрэг тохирохгүй гэсэн үг. Харин оронд нь би ирэх 5 жилийн дотор тэдэн төгрөг хоримтлуулж чадах уу гэж асуух юм бол энэ мэрэгт таарсан асуулт болж байна гэсэн үг. За эхлээд бол хэдүүлээ тийм эсвэл үгүй гэсэн хариулт авах болно. Хэрвээ танд өөр юм шаардлага бол зөвхөн тийм эсвэл үгүй гэсэн хариултныхаа хэсгийг сонсоод тэгээд шууд мэргээсээ гарч болно. За хэрвээ цааш нь үргэлжлүүлээд үзэх юм бол би та хэдтэй за та хэд маань яг дотроо ямар асуулт ботсон байх вэ гэдгийг таах гэж оролдох болно гэх юм уу те. Зүүн савингаараа гарч ирсэн хөзрүүдээс харж байгаа таах гэж оролдох болно. Тэгээ хэрвээ тэр хэсэг маань таны одоо асуусан асуулттай үнэхээр холбоотой сайн байж таарах юм бол та яг зөв группээ сонгосон байна гэдэг одоо юм шалгалтандаа тэтсэж гин гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор зэрэг хэдүүлээ цаашдаа тий энэ асуудал дээр энэ асуулттай холбоотойгоор та ямар хуу алхмуудыг авбал цохилтой вэ гэдгийг асууж өгөх болно гэсэн үг. За мөн дээрээс нь энэ мэрэг маань нэмэлт хэсэгтэй байгаа. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг хэдүүлээ таны асуусан асуулттай холбоотойгоор сахиусууд нь юу зөвлөж байна вэ гэдгийг асуух болно. За хоёрдугаар болохоор зэрэг энэ таны асуусан асуулттай таны тавьсан тэр асуудал бэлээ олоход цаг хугацааны баримжааг бас авч өгөх болно. За 3 дугаарх нь болохоор зэрэг би нээлттэй үлдээж байна. Та их яг групп руу орж агаад үнэхээр яг тодорхой асууж болох асуулт байх юм бол асууж өгнө гэсэн үг. За ерөнхийдөө нэг ийм одоо мэрэг болж байна. Одоо хэдүүлээ групп сонголт руугаа орох болно. За групп сонголт дээр бас 2 одоо хувилбартай байгаа. Эхний хувилбар нь болохоор та мэдээж хэрэг зөвхөн эдгээр 3 хөзөрнүүд рүү харж агаад аль нэгийг нь сонгож болно. Хэрвээ хөзөрнүүд рүү хараад сонголт хийхэд хэцүү байгаад байх юм бол тоглоомнууд руу харж болно. Энд би нийтдээ 3 тоглоом ингээд өрөөд тавьсан байна. Тэгээ энэ 3 тоглоомноос бас сонголтоо хийж болно. Эхний тоглоом нь болохоор зэрэг ийм тоглоом байгаа. Энэ маск нь ингээд авагдах юм бол ийм царайтай. За дараагийн тоглоом нь болохоор зэрэг Powerpuff Girls-ийн Blossom байна. Ягаан өнгөтэй. За 3 дахь тоглоом болохоор зэрэг Addams Family-ийн Wednesday байна. Тэгэхээр энэ 3 тоглоом руу бас харж агаад аль нь танд хамгийн хөөрхөн илдүүтэй аль эсвэл хамгийн сонирхолтой нүдэнд туссан санагдаж байна. Тэрийг бас сонгож болно гэсэн. Тэгэхээр энэ бол 1-р групп байхнаа. Энэ бол 2-р групп, энэ бол 3-р групп байх нэ. За ингээд би та хэдтэй 2 цаг хугацааг өгөх болно. Эхнийг нь болохоор зэрэг зөвхөн хөзөрнүүдээсээ групп сонголтоо хийж байгаа хүмүүстэй зориулсан цаг байх болно. Дараагийнх нь болохоор зэрэг тоглоомнуудаасаа сонголт хийж байгаа бас цаг байх болно гэсэн. Тэгэхээр эдгээр цагуудыг бол хэдүүлээ пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн цагуудаас харж агаад дээр нь дарах юм бол шууд тэр хэсэг рүү нүсрээд очдог байгаа шүү. Окей. Одоо ингээд та хэддээ бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За 1-р группийн маань уншлагатай дуртай морил. За та хэд маань асуултаа асуусан дотроо бодсон байгаа ах гэж найдаж байна. За тэгээ бэлэн болсон бол яг одоо тийм эсвэл үгүй гэсэн хариултаа авцгаая. Эхний хөзрөөс өгч харж байна. 5-ын аяг гарч ирсэн. За энэ бол маш тодорхой үгүй гэсэн хариулт өгсөн байна. Маш тодорхой үгүй. Энд дээр ямар нэг эргэлзээ байхгүй. Яг л 5-ын аяг гэдэг хөзөр маань болохоор зэрэг өөрөө сэтгэл готрол, гуниг готролтой холбоотой юм хөзөр байдаг. Тэгээ хөзрийнхөө зургийг харсан ч гэсэндээ одоо харваас ингээд амар тийм гунигтай байгаа охин тэгээ эмэгтэй хүнийг харуулсан ийм дүр зураг гарч ирсэн байна. Тийм за тэгээд яалтчгүй болвол одоо үгүй маш тодорхой үгүй гэсэн хариултыг өгч байна. За одоо болохоор би energy check явах гэж байна. Энерги шалгалт явах чинь та хэд маань яг
ямар хөө асуулт асуусан бэ гэдэг дээрээс би янз бүрийн одоо нэлийн олон хүмүүс үзэж байгаа учраас мэдээж хэрэг олон юм гаргаж ирнэ. За 6-гийн аяга, за 6-гийн саваа гарч ирсэн. Тэгэхээр таад маань бол өөрийнхөө нэр хүндтэй холбоотой ямар нэгэн зүйлийг асуусан байх магадлалтай. Өөрийнхөө нэр хүндтэй тэр тусмаа хэрвээ сошиал медиатай, тэгээ сошиал медиа буюу одоо Instagram, Facebook, TikTok-тай холбоотой асуултыг асуусан бол ялтчихгүй одоо зөв байна. Одоо жишээлбэл бол би хэрвээ энэ зүйлийг хийх юм бол олон дагагчтай болж чадах уу гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд асуусан байх магадлалтай. Эсвэл миний нэр хүнд өсөх үү ч юм уу эсвэл нөгөө талаас болохоор зэрэг тэр хүн намайг юу гэж боддог вэ гэсэн асуултыг бас асуусан байх магадлалтай. Тэр хүн надад сайн уу, намайг сайнаар боддог гэж асуусан байх магадлалтай. За ямар ч байсан нэг юм нийгмийн статустай холбоотой ямар нэгэн асуултыг асуусан байх магадлалтай байна. За дараагийнх нь болохоор 2-ын саваа гарч ирсэн. За 2-ын саваа болохоор зэрэг бидний ирээдүг илтгэж байдаг хүзэр байж байгаа. Тэгэхээр таны ирээдүйн төлөвлөгөөтэй холбоотой ямар нэгэн асуултыг асуусан байх магадлалтай. Мөн дээрэс нь гадаад руу хэрвээ аялах сонирхолтой, гадаад руу аялах гэж байгаа хүмүүс байгаа бол тэрнийхээ холбогдлолтой бас асуултыг асуусан байх магадлалтай. За Net of Wands буруу харж гарч ирсэн. За ямар нэгэн эрэгтэй хүний талаар аль эсвэл эрэгтэйлэг энергийн талаар асуусан байх магадлалтай байна. За дараагийнх нь харъя. Knight of Cups, King of Cups буруу гарч ирсэн байна. За ялцчгүй эрэгтэй хүний талаар эсвэл эрэгтэйлэг энергитэй хүний талаар л асуулт асуусан байна. За одоо ямар нэгэн эрэгтэй хүний талаар тэр намайг юу гэж боддог вэ ч юм уу, тэр надад сэтгэлтэй юу ч юм уу, нэг тиймэрхүү асуулт бас асуусан байх магадлалтай. Тэр тусмаа за гал гэхлээр зэрэг арслан, хонь бөгөөд номын ордны хин нэгний талаар асуулт асуусан байж болно. За ус гэхлээр зэрэг загас, хилэнц болон мэлхийн ордны хин нэгний талаар бас асуусан байх магадлалтай нэгдүгээр групп их юм байна. За уучлаарай энэ 3-ын саваа байсан юм байна. Тэгэхээр 3-ын саваа, 2-ын саваа, 2-ын ялгаа нь юу байдаг вэ гэхээр 3-ын саваа болохоор зэрэг өөрөө бас мөн ялгаагүй ирээдүг рүүгээ чиглэсэн. За ямар нэгэн зүйлийг гараасаа гаргах гэж байгаа бүтээл сэтгэлгээтэй бас холбоотой байдаг. Тэгэхээр ажил төрөлтэй холбоотой ямар нэгэн одоо бизнес эхлүүлэх гэж байгаа ч юм уу тийм хүмүүс бас асуусан байх магадлалтай. Хүүхдийнхээ талаар бас асуусан байх магадлалтай. 3 дахь хүний талаар асуусан байх магадлалтай. Тэгэхээр одоо тэр хүн намайг хуурж байгаа юу ч юм уу эсвэл бид хоёрын харилцаанд 3 дахь хүн байна уу гэж бас асуусан байх магадлалтай. Иймэрхүү юмнууд гарч ирж байна. За мөн дээрээс нь шүү дээ та сүүлийн үед өөртөө ялангуяа яг зөвхөн өөртөө зориулж цэцэг авсан хүмүүс байгаа бол бас та хэдэд маань энэ групп бол хамааралтай гэж харагдаж байна. Энэ дээр байгаа энэ цэцэг хоёр миний нүдэнд маш тодорхой тусж байна. Сайхан гэртээ халаад худалдаж авсан хүмүүс байгаа бол бас тантай холбоотой. Сайхан титэм авсан аль эсвэл ямар нэгэн титэмтэй юм стикер эможи ч юм уу тиймэрхүү юм хэрэглэсэн хүмүүс байгаа бол бас тантай холбоотой гэсэн үг энэ групп маань. Тэгэхээр хэрвээ яг энергийн энэ шалгалтын хэсэг маань таны асуусан асуулттай ямар нэгэн байдлаар холбогдож чадж байгаа бол та яг зөв группээ авсан байна. За тэгээд энэ асуултын хариулт нь бол маш тодорхой үгүй гэдэг хариулт байна гэж ойлгоорой. За би одоо болохоор зэрэг Monology гэдэг Oracle хүчрөөсөө таны асуусан асуултны одоо асуудал нь ерөнхийдөө яг ямар хуу шат дээр явж байгаа вэ гэдгийг харж өгье. Ямар ч асуулт асуусан байж болно. Гэхдээ яг энэ одоо асуудлын дагуу энэ нь өөрөө ямар үе шат дээр явж байгаа вэ гэдгийг асууж өгнө гэсэн үг. За түлхээд унгаачлаа. За тэргэл сар гарч ирсэн байна. Full moon хумхын ордон дээрх тэргэл сар гарч ирсэн байна. За энэ асуудал бол ерөнхийдөө яг оргил цэгтээ хүрсэн байна гэж гарч ирж байна. Оргил цэгтээ хүрсэн байна. Энэ асуудал бол энээс цаашаа нэг их хөгжөөд байхгүй гэсэн үг. Энэ бол энэ та ямар ч асуулт асуусан байсан гэсэн таны энэ асуусан асуулттай холбоотой асуудлуудын хүрээнд бол энээс илүү цаашаа хөгжил бол нэг байхгүй харагдаж байна. Яг гэвэл хамгийн одоо боломжтой хувилбар дээр аль үжээ одоо оччихсан байна гэсэн. Тэгэхээр жишээлх юм бол харилцааны талаар асуусан бол таны хувьд болохоор зэрэг энэ харилцаа энэ хүрээд өндөрлөж байгаа гэх юм уу те. Яг гэвэл тэргэл сар гэдэг зүйл маань одоо сар битүүрж байгаа гэж хэлгэж хаашин. Гэхдээ ямар ч байсан ингээд нөгөө нэг яг нэг цикл ингээд оргил цэгтээ хүрч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энээс цаашаа бол ерөнхийдөө
илүү томорно гэж байхгүй гэсэн. Одоо климакстай бол хүрсэн байна гэж ойлгох хэрэгтэй гэсэн. За дээдлийнх нь мессеж нь болохоор зэрэг хорвоо дэлгээд өөрийнхөө жинхэнэ байдлаар өөрийгөө харуулаа гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чэнэс надад юу харагдаж байна гэхээр зэрэг таны асуусан асуулт нь нийш одоо үгүй гэж гарч ирсэн шалтгаан болохоор зэрэг энэ зүйл угаасаа таних болох ёсгүй байсан гэх юм уу? Таны яг жинхэнэ хувилбартай чинь энэ зүйл нийцэхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ энэ дунд үнэхээр одоо эрэгтэй хүнийг асуусан хүмүүс байгаа бол тэр эрэгтэй хүний талаар юм асуусан. Жишээлбэл ялангуяа тэр надад сэтгэлтэй юу, тэр над руу хариу бичих үү, тэр над руу мессеж бичих үү, тэр надтай холбогдох уу, тэр эргэж ирэх үү гэсэн асуултнууд асуусан бол энэ бол бүр маш тодорхой хариулт байна. Үгүй. Яагаад гэвэл энэчнээс та сурах зүйлсээ сураад дуусчихсан. Тэгээд энэ хүн тантай бол буцаж нийлэх ямар ч сонирхол байхгүй байна. Эсвэл тэр хүн сонирхолтой байсан ч гэсэндээ та бол тухайн үед нь үгүй гэж хэлэх нь бол гарцаагүй. Ямар ч байсан гэсэн энэ харилцаа бол климакстай буюу хамгийн оргил цэгтээ хүрээд дуусчихсан байна гэсэн үг. За тэгээд мөн дээрээс нь яг эрэгтэй хүний талаар асуусан хүмүүсийн хувьд биш үү те бас энэ хүн угаасаа таны хувьд бол яг сериосны хүн биш байна гэж гарч ирж байгаа. Тэгвэл улаан цай хоёр ширхэг энэ эрэгтэй дүрийг харуулж байгаа хүзрүүд маань буруу харж гарч ирсэн. За хааны аяг буруу хараад гараад тэгэхээр зэрэг маш их юм манипуляц гэдэг эрэгтэй хүнийг харуулдаг. Сэтгэл санаагаар аягүй их тоглодог тий. Амар юм одоо нэг тийм хүмүүс байдаг да ингээл хамаг сэтгэл зүрхээ ингээл амар нээлттэй байлгаж ийсэн юм шиг мөртлөө яг цагаад тулгаар болохоор зэрэг амар их санаа өөрлөсөн байсан ч юм уу те айгүй их тийм янз бүрийн шургаа ажил хийцэн танд өөрт чинь мэддэхгүйгээр ингээд таны толгойг чи эргүүлсэн тархий чи угаасан те иймэрхүү юм хийдэг хүмүүс дээр яг энэ King of Cups буруу харж гарч ирдэг байж байгаа. Тэгэхээр энэ бол яавч сайнны тохио биш ээ. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг Knight of Wands буруу харж гарч ирсэн байна. За Knight of Wands буюу савааны жанжин хөзөр маань болохоор зэрэг угаасаа зүв харж гарч ирэхтэй хүртэл яг ийм романтик уншлага дээр жоохон миний бол нэг ийм надад бол жоохон red flag санагдаад байдаг байхгүй яагаад гэвэл зэрэг энэ хүн айгүй тийм өндөр сэтгэлийн хөдөлгөөнтэй өндөр савлгаатай хүнийг харуулж идэг гэсэн үг тий таны төлөө юу ч хийхээс буцахгүй өндөр гэсэн. Тэгээ энэ манд буруу хараад гараад ирэхээр зэрэг бүр илүү буруулаа авчижаа гэсэн үг. Энэ хүн айгүй хартай байна, айгүй өмчөрхүү байна тий. За эсвэл яг нөгөө нэг танд анх дурлж исэн шигээ тийм гал халуун дурлалыг алив шиг мэдрэхэ болцсон байна гэсэн иймэрхүү мессежүүдийг өгч идэггүй. За тэгэхээр ер нь бол нэлээд ийм хатуу мөн маш тодорхой айгүй тийм 100% тодорхой мессеж гарч ирж байгаа. Тарих үзэр дээр бас юм болгон дээр те амар ийм 100% тодорхой мессеж гарч ирээд тань айгүй ховор үзэгдэл байдаг. Тэгэхээр таны хувьд бол ямар ч үсэн ялангуяа яг энэ эрэгтэй хүний талаар асуулт асуусан, эксүүдийн талаар асуусан тийм хүмүүс дээр бол яалтчгүй айгүй тийм сөрөг мессеж гарч ирж байна. Энэ дээр бол цаашаа үргэлжлэл байхгүй гэж гарч ирж байна. Тэгээ эцсийн дүндээ угаасаа үгүй гэж хэлж байгаагийн бас нэг амар том шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг энэ бүхнээс бол энэ бүхний хэрвээ та хүчлээ дуршлуулах гэж оролдох юм бол сэтгэл гутрал те disappointment буюу одоо урам хугарах байдлыг мэдрэх магадлалтай. Тийм учраас энэ дээр их хүлээлтийг тавих хэрэггүй гэсэн маш тодорхой хариултыг өгч байна гэсэн үг. За аяллаар явхаар зэхэж байсан хүмүүс байгаа бол альсвал ямар нэгэн хин нэг ялангуяа холоос ирж байгаа хин нэгнийг хүлээж исэн хүмүүс байгаа бол заяа. Энэ дээр бас яг үр дүн нь болохоор зэрэг жоохон юм сэтгэл гонсоолгох гээд байх магадлалтай байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ энэний шалтгаан нь мөн л ялгаагүй түрүүний ярьсан одоо энэ асуудал таны асуусан асуулттай холбоотой энэ нөхцөл байдлууд нь болохоор яг таны жинхэнэ хувилбартай чинь 100% нийцэхгүй байгаатай холбоотой юм а гэж гарч ирж байгаа. За нэр хүндийн талаар асуусан хүмүүсийн хувьд те за сошиал медиатай холбоотой хин нэг нь таны юу гэж боддог вэ эсвэл намайг зөвөр боддог өнтер гэж асуусан хүмүүсийн хувьд болохоор зэрэг угаасаа анханасаа асуусан асуулт нь жоохон буруу байна гэх юм уу? Яагаад вэ гэхэлэр зэрэг та өөртөө сэтгэл хангалуун байх ч айгүй чухал өөртөө үнэнч байх чинь чухал бусад хүмүүсийн юу гэж бодохыг хитрхи харгалзаж үзэх хэрэггүй гэсэн ийм одоо шалтгаанаар танд үгүй гэсэн хариултыг өгч байна гэж үзэж байна. За окей ойлголоо. За одоо болохоор зэрэг хэдүүлээ юу яагаад яг үгүй гэсэн бэ гэсэн бас одоо шалтгаануудыг хараа би сая бол нэлээд хэдэн шалтгааныг хэлж өглөө. За гэхдээ өргөжлүүлээд хэдүүлээ нэмэлт мэдээллүүдийг авцгаая. За 7-гийн зоос буруу гарч ирсэн. Окей ойлгомжтой. 8 аяга зүг харж гарч ирсэн. Гайхалтай. Саний хэдүүлээ ярьсан юмтай айгуу сайхан таарж байна. За 2-ын зоос гарч ирсэн.
За тэгээ Queen of Wands гарч ирсэн байна. Галын хатан гарч ирсэн. За галын хатан та өөрөө байгаа бололтой. Тэгэхээр энэ дунд бол галын ордтой хүмүүс байж магадгүй байна. Хонь, нуун болон арслангийн ордны нарсар мандалттай хүмүүс байгаа бололтой. Хэрвээ та өөрөө эмэгтэй хүн бол эсвэл эмэгтэйлэг нэрийг давмгай бол бас яг энэ бол таныг өөрийг чинь илэрхийлсэн карт гарч ирж байна гэсэн. Та бас хэрвээ өөрөө тариах үзэр сонирхдаг хүн бол хэрвээ таны хувьд энэ галын хатан үзэр маш онцгой бэлэгдэлтэй болвол үнэхээр яг зөв группээ сонгосон байна гэсэн ийм давхар одоо агуулга бол явж байна. За яагаад танд үгүй гэдэг хариултыг сахиус ертөнцөд өгж байна гэхэлэр зэрэг 7-гийн цас буруу харж гарч ирсэн. Энэ зүйлийг та яаж ч хүчлээд, яаж ч тордоод таны хүссэн шиг үр дүн болвол гарч ирэхгүй. Тийм учраас угаасаа явах сонголтыг та өөрөө хийж байгаа харагдаж байна гэж байна. Яг одоогоор болохоор зэрэг та зарим нэг зүйлс танд одоо яг илэрч гарч ирээгүй, тодорхойгүй байгаа учраас энэ асуултыг асуусан байх магадлалтай. Гэхдээ цаг хугацаа явахын хэрээр та анханасаа энэ зүйл яагаад таних биш байсан бэ? Яагаад хариулт нь үгүй байсан бэ гэдгийг маш тодорхойгоор олж харах болно. Тэгээд та энэчнээс явах сонголтыг тэртээ тэргүй гаргана. Энэ зүйл яагаад бүтээгүй вэ гэдгийг маш сайн ойлгоно. За романтик уншлага, романтик асуулт асуусан хүмүүсийн хувьд болохоор зэрэг таны тэр асуусан хүн чинь тань дээр яг 100% анхаарлаа хандуулахгүй гэж гарч ирж байна. Хоёрын зоос буруу харж гарч ирсэн. Ингээд нэг юм өөрийнхөө сонголтуудад эргэлзээд байгаа байхгүй тий. Яг энэ хүнийг сонгох нь зөв үү буруу юу ч юм уу тий. Аль эсвэл бүр юм хоёр хүний дундаа сонголт хийж чадахгүй байгаа байдалтай байгаа харагдаж байна. Тэгэхээр тэртээ тэргүй таныг шууд 100% сонгохгүй байгаа хүнийг та 1000 угаасаа хүчлээд 1000 энэ харилцааныхаа төлөө янз бүрийн юм хийгээд те гараа бохирдуулаад яаж ч тордоод услаад тэр хүнд сайхан сэтгэл гаргаад анхаарал тавиад хариу нь болохоор зэрэг буруу агаад байгаа байхгүй юу. За тэгээд сахиусууд нь таныг бол аргадж байна. Миний охин эсвэл миний хүү ийм хүн бишээ те чи бол өөрөө дотроосоо гал цогтой хүн, чиний цээжин дотор ч ингээд халуун зүрх бүлгэлж байгаа те чи бол нүдэндээ очтой те царайнда цогтой ийм хүн шүү, чи бол тод гэрэлтэх ёстой хүн шүү. Тэгээ энэ хүнээс болоод эсвэл энэ асуудлаас болоод хитрхи ингэж өөрийгөө битгий дутуугаар үнэлж те өөрийгөө ингэж өөртөө итгэлгүй байдал руу битгий түлхээрээ гэж сануулж өгж байгаа харагдаж байна л та. Тэгээ өөрийнхөө ингээд хүч чадлыг, өөрийнхөө цог залбоог эргэж санаарай. Энэ зүйлээс чи хамааралтай байх ямар ч шаардлага байхгүй гэдгийг сануулж өгч байна гэж гарч ирж байна. За окей, маш тодорхой мессежнууд гарч ирлээ. Хөөхөн ийм Queen of Wands буюу галын хатан бол айгүй тийм цоглог, эрч хүчтэй, нийтэж өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө маш одоо зоригтойгоор алхам хийж чаддаг ийм хүмүүс байдаг. Та нар бол өөртөө ийм хүн, тэрийгэ битгий мартаарай. Хэрвээ сүүлийн үед өөрийгөө баярлуулаагүй хүмүүс байгаа бол ийм гоё наран цэцэг өөртөө худалдаж аваарай. Эсвэл наран цэцэгтэй тийм янз бүрийн алчуур малчуур ч юм уу те ямар нэгэн тиймэрхүү юм бас худалдаж авбал айгүй сэтгэлээч айгүй гоё өргөж чадна. Тийм зүгээр хажуугаар нь гинт нэг тийм мессеж ороод ирэхээр нь хэлж өглөө. За тэгээ одоо болохоор зэрэг сахиусуудынхаа нь өгж байгаа зөвлөгөөг харцгаая. За 10-ын саваа гарч ирсэн. 9-ийн саваа бүр гарч ирсэн. За дурлал төсөөд үзэр гарч ирсэн. За тэгээд Emperor буюу эзэн хаан үзэр гарч ирсэн гайхалтай. За энэ асуудал дээр таад маань үгүй гэдэг хариу сонсоод жоохон сэтгэл нь гонсоосон байж магадгүй байна. Тэгээ сахиусуудынх нь өгж байгаа зөвлөгөө юу вэ гэхлээр зэрэг чи минь хийх ёстойгоо хийсэн. Одоо болцсон. Одоо ингээд одоо яг энэ 9-ийн саваа 10-ын саваа хоёр бас хамт гарч ирдэг нь маш сонирхолтой. Чи минь бол одоо өөрийнхөө зүгээс хийх ёстой юмудаа зөндөө хийчихсэн, зөндөө хичээсэн, шаргуу хөдөлмөрлсөн тий үнэхээр ч нэрэ залм их гэж байдаг бол тэр залмхуудыг бүгдийг нь хийсэн. Магадгүй таад маань манифест хийсэн байж магадгүй. Тэгээ үнэхээр ингээд бүр болохоос нь болохгүй хүртэл та хэд маань явчихсан. Тэгээ одоо эн чинь бүр ингээд жоохон хитрэх гээд байна гэж хэлж байна. Одоо бол ингээд жоохон тавьж явуулах цаг нь ирсэн байна. Ягаад гэвэл хитрхи олон зүйлийг өөрийнхөө одоо нуруунд дээр үүрээд те хитрхи олон зүйл зэрэг жонглордоод ингэснээрээ энэ олон саваанууд чинь тэргөө асгарч ингээд унах гэж байна. Тэгэд унхан ч зүг юм аа. Ягдвал чи минь яг одоогоор бол дэндүү их зүйлийг бодоод дэндүү их зүйлийг амжуулах гад дэндүү их юм дээр санаа зовоод ингээд яваад байна. Одоо болно. Одоо өөрийгөө амраа.
те зөвхөн чийл ингээд хичээдэг байхгүй. Ялангуяа харилцааны тал дээр асуулт асуусан хүмүүсийн маань хувьд болохоор харилцаан дээр зөвхөн нэг талаасаа л ингээд хичээгээд ахаар зэрэг угаасаа яалтчгүй ингээд тэнцвэр алдагддаг. Тэгэхээр ялангуяа буруу хүнийхээ төлөө ингэж хичээлж зүтгэл гарах нь бол ерөөсөө л энергийн цоорхой те энерги ч ингээд өөрөөс ч ингээд хайлж явж урсаал тэр нэг одоо өөрийн чинь гээгүй хүн рүү ингэж очиод байна. Тэгээ тэрийг одоо зогсоож аваад өөртөө хайртай байх хэрэгтэй шүү гэдгийг сануулж өгч байгаа байхгүй. За ажил хэрэгтэй холбоотой, нэр хүндтэй холбоотой зүйлс асуусан хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг аль эсвэл аялал маялалтай холбоотой зүйлсийг асуусан хүмүүсийн маань хувьд бол та хэд маань бол угаасаа хийх ёстой бүх зүйлээ хийгээд дуусгачихсан. Хэрвээ энэ зүйл үнэхээр бүтлгүүтэх юм бол тэр нь бол хувь заяа байсан гэдгийг ойлгоорой. Тэрнээс илүү зүйлсийг бол бурхан ертөнц өөртөө чинь бэлтчихсэн байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Энийг хүлээж авахд айгүй хэцүү байж магадгүй. Гэхдээ энэ зүйлийг хийж явах явцдаа та хэд маань аюул их зүйлийг сурсан, өөрийгөө маш их сорьсон байна. Үнэхээр хамаг хүчээ шавхсан байна. Тэсвэл рүүгээ эн чинь одоо жоохон ядралт болоод burn out гэж ярьдаг ч гэдэг нөгөө ажлаас халшрах хам шинж гэдэг шиг тийм болцсон байна. Хэрвээ яг сошиал медиа эрхэлдэг хүмүүс байгаа бол өдөрт хид хідэн ингээл амар постнууд ингээл би хийх ёстой те. Өдөрт 3-4 пост хийх ёстой энэ төр гээд бүр амар хичээсэн байгаа байхгүй. Тэгээ трийг ингээд жоохон хомж өгөх хэрэгтэй гэж харагдаж байна. Заавал өдөр болгон ингээл нэг юм дуртай дургу өөрийгөө хүчилж ингэж юм хийх бол ерөөсөө сайн зүйл хүрдэггүй гэдгийг сануулж өгч байгаа. Хитрхийн амар та хэд маань энэ зүйлийг хүчлээд байгаа. Ийм дүр зураг бол энэ 9 сава болон 10 сава хоёроос хоёулангаас нь харагдаж байна. Тэгээ хэдүүлээ одоо болохоор зэрэг одоо жоохон энэ зүтгээд байгаа бүр зүтгэлээ ерөнхийдөө хомж өгснөөр харин ч эсрэгээр альва зүйлс илүү амархан болж байгааг таад маань анзаарах болно гэж гарч ирж байна. За тэгээд та хэдэг болохоор зэрэг зөв зүйлийн төлөө явж байгаа гэдгийг бол сануулж байна. Жишээлх юм бол таад маань яг хаа нэг тийшээгээ сурахаар ингээд төлөвлөсөн байгаа ч юм уу те гадаад явахаар төлөвлөсөн байгаа эсвэл сошиал медиа эрхлэхээр төлөвлөсөн байгаа. Тэр зөв чиглэлчин бол яг зөв. Иннээсээ буцах бол хэрэггүй. Зүгээр баг зэргийн одоо нэг юм зөв зам руугаа орох шаардлага бол байгаа харагдаж байна те. Жишээлх юм бол одоо сошиал медиа эрхэлж байгаа хүмүүсийн маань хувьд бол яг ийм төрлийн сошиал медиа биш арай өөр төлөв. Одоо жишээлбэл та маань зөвхөн Instagram дээр л байгаад байдагсан бол тэрийг Instagram-аас TikTok руу юм уу Facebook руу YouTube руу шилжүүлээд үзэнгууд бүх зүйлс арай өөр болж эхэлж магадгүй. За аль эсвэл харилцааны тал дээр болохоор зэрэг та хэд маань хитийн зорилго нь болохоор зэрэг хайраа олох тий хамтрагчаа олох, амьдралынхаа хамтрагчийг олох тэр замчин бол зөв. Тэр одоо хитийн зорилгочин бол зөв байгаад хана. Гэхдээ яг одоогоор бол буруу хүн анхаарлаа хандуулад байна гэсэн. Тэгэхээр яг тэрэн дээр ингээд нөгөө нэг хитийн одоо цаад зорилго нь зөв боловч нааталт нь яг одоо таны явж байгаа одоо таны асуугаад байгаа асуулттай холбоотой нөхцөл байдлууд болохоор жоохон таныг буруу зам руу оруулсан явж байна. Энийг бол буцаагаад зөв зам руу чиглүүлж өгөхөд бол тийм амар хэцүү байхгүй гэдгийг сахиусууд нь сануулж өгч байна. Тэгээд Emperor гарч ирсэн. Ахаад таны хүч чадлыг сануулж байна. Та хэд маань бол угаасаа бүр үнэхээр ийм шин замыг гаргагч эзэн хаан хүзэр бол маш хүчтэй хүзэр байдаг. Ерөөсөө үнэхээр ингээд нэг юм замд чинь одоо ингээд намайг тааруулах юм бол та хэд тэр намаг руу яваад ордог хүмүүс байгаа байхгүй. Бургас тааралдах юм бол тэрийг завчаад гардаг хүмүүс байгаа байхгүй. Угаасаа цаанаасаа үнэхээр амбицлог хүмүүс одоо нэгдүгээр группийг сонгосон байна. Та хэд маань ер нь бол маш хүч чадалтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ хүч чадлаа яг одоогоор өөртөө зориулагдаагүй зүйлийн төлөө зарцуулаад байна. Тэрийг л ингээд сануулж өгч байна. Зөв зүйл рүүгээ зарцуулж чадах юм бол та хэд маань яг энэ цаашдынхаа хитийн зорилгод бол хүрч чаднаа. Тэ? Тэр хайгаад байгаа амьдралынхаа хамтрагчийг бол олхон гарцаагүй. За тэр хүсээд байгаа олон фолловерсаа олж чаднаа. Хүсээд байгаа газар руугаа явж чаднаа. Зүгээр л яг одоо бол нэг юм хэсэгхэн нэг юм жоохон салаа замаар яваад гол төрлөөсөө жоохон гарцсан байна. Тэрнлүүгээ буцаад ирэхэд болоо. Тэгэл энэ бүх зүйл чинь илүү одоо ойлгомжтой амархан болж эхлэх болно. Бүх хариултууд тийм болж эхлэх болно гэсэн. Яг одоогоор танд ертөнц зүгүү гэж хэлж байгаа ганцхан шалтгаан бол энэ нь яг 100% таны жинхэнэ өөртөө чинь холбогдохгүй байгаа учраас гэж хэлж өгч байна. Тэгэхээр ойлгогдож байгаа ах гэж найдаж байна. Тэгээ сахиусууд нь бол таадаг маань агүй их дэмжиж өгч байна. Таадаг маань агүй их байлаа шигэлдэг. Тэгээд яг энэ удаадаа ингээд одоо жишээлх юм бол буруу хүндээ итгэсэн ч юм уу тийм зүйл байгаа бол энэ нь бол тийм амар том асуудал бол ерөөсөө биш. Энэ бол зүгээр төр зүрийн саад дотор юм а гэдгийг ойлгох хэрэгтэй гэж гарч ирж байгаа.
За тэгээд бас нэг юм болохоор зэрэг одоо гадаад улс руу зорчихыг хүсэж байгаа тий одоо виз маань гарах болов уу гэж асуусан хүмүүс байгаа болвол энэ удаад бол үгүй. За гэхдээ яагаад вэ гэхлээр зэрэг энэ нь та буруу зүйлийг хийгээд байгаа гэсэн үг биш. Зүгээр цаг хугацаа нь арай болоогүй. Нөхцлүүд нь арай бүрдээгүй. Аль эсвэл та хэд маань энэ улсыг биш арай нэг өөр улс руу зорих ёстой ч юм уу. Аль эсвэл сурах байгаа хүмүүсийн маань хувьд мэргэжлээ яг одоогоор жоохон буруу сонгоцсон байгаа ч юм уу. Ямар нэгэн нэг юм бяцхан нэг юм блок бол байгаа байхгүй тий. Тэгээ энийхээ учрыг та хэд маань бол өөртөө олж чадна. Ягаад гэвэл та нар маань өөртөө бүр цуцшгүй ирч хүчтэй хүмүүс зандаа таарлцсан сад дотор болгоныг харайхыг нь хараагаа цавчхыг нь цавчаад үсрэх ёстой бол үсрээд нисэх ёстой бол нисээд мөлхөх ёстой бол мөлхөд яаж хийж агаад болгодог хүмүүс байгаа байхгүй амар их хүчтэй нөөц бололцоо ихтэй амбицтай юм хүмүүс байгаа. Тэгэхээр та хэд маань хитийн зорилго нь бол зөв байна. Гэхдээ яг өнөөдрийн энэ асуусан асуулт нь бол жаахан таны өөрийн чинь одоо яг жинхэнэ хувилбартаа олвол нийцэхгүй байгаа учраас ертөнц танд үгүй гэж хэлж байна гэсэн маш юм тодорхой мессеж өгч байна гэж гарч ирлээ. За ингээд нэгдүгээр группийнхний маань хувьд бол энэ уншлага маань угаар дуусаж байна. За би одоо болохоор зэрэг нэмэлт хэсгээр рүү орно. За нэмэлт хэсгээр хэдүүлээ юу асуух вэ гэхээр зэрэг эхлээд мэдээж хэрэг одоо сахиусуудынхаа мессежийг сонсож өгөх болно. Яг энэ таны асуусан асуултны хүрээнд сахиусууд нь нэмэлт ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг асууж өгнө. За хоёрдугаар талаараа зэрэг хэрвээ одоо энэ зүйл чинь биелэлээ олох ялангуяа яг энэ хитийн сонголт гэдэг ааш тэ хитийн зорилго гэдэг ааш тэ энэ зүйлдээ та хизээ хүрэх вэ? Заавал одоо жишээлбэл түрүүний нөгөө яриад байсан энэ Knight of Wands King of Cups одоо буруу хүн гэдэг ааш та тий энэ хүн биш юмаа гэхэд та хизээ яг жинхэнэ хайраа олох вэ гэдэг эсвэл одоо хэрвээ та виз мэж хүссэн тэрнийхээ талаар асуусан бол яг одоо энэ виз нь бүтээгүй байсан ч гэсэн яг хизээ тэр холын аяллаа хийж чадах юм бэ нутаг орон тий солих тэр зүйлийг хизээ чадах юм бэ гэдэг асуусан гэдэг ч юм уу ямар ч байсан таны тэр бодож байгаа хитийн зорилго чинь хизээ яг 100% гоёо биелэж чадах вэ гэдэг цаг хугацааны баримжааг авна. Би итгэж хэлчихээ цаг хугацааны баримжааг авах жоохон хэцүү байдаг тариутаар. Тэгэхээр заримдаа ингээд 3 хоногоос 3 жил мэл гэсэн тим юм ч гэсэн агиох гарч ирдэг гэдгийг бас ойлгож хүлээж аваарай. Гэхдээ ерөнхийдөө бас яг цаг хугацааг асууж байх явцад тэр зүйлийнх нь талаарх мэдээлэл бас ингээд нэгдэж гарч ирээд өгөхгүй. Тэгэхээр тэрийг бас харна гэсэн үг. За 3 дугаар талаараа зэрэг хэдүүлээ яг харилцаан дээрээс яг энэ нөгөө нэг буруу эрэгтэй хүн гэдэг ааш тэ энэ хүний талаарх илүү тодруулгыг авъя гэж бодож байна. Хэрвээ та эрэгтэй хүний талаар эсвэл эрэгтэйлэг нэрхтэй хүний талаар асуулт асуусан тэгээд энэ хүртэлх мессежнүүд нь тань үнэхээр таарсан бол энэ тал дээр нь би нэмэлт мэдээллийг бол нэмэлт хэсгээр авч өгөхөөр болж байна. Тэр хүн таны юу гэж бодож байгаа яг одоогийн байр суурь нь ямар байгаа вэ гэх мэтчлэн зүйлсийг асууж өгөх болно. За өнөөдрийн маань уншлага 1-р группийнхний маань хувьд үгээр дуусаж байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр олсоо бүгдээ баяртай. 2-р группийн маань уншлагатай төвтэй морил. За та хэдийхээ тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулж өгөхөд бэлэн болсон байна. За та хэд маань өөрсдөө дотроо асуултаа бэлдсэн байх гэж найдаж байна. Ямар ч төрлийн асуулт байж болно гэж хэлсэн байгаа тийм ээ. За тэгэхээр юуны төрөнд хэдүүлээ шууд одоо тийм эсвэл үгүй гэсэн асуултынхаа хариуг авах болно. За магадгүй гэсэн хариулт гарч ирж байна. Гэхдээ тэр нь болохоор зэрэг үгүй нь 60%, тийм нь 40% шүү. За яагаад гэвэл ерөнхийдөө бол энэ the world буюу ертөнц гэдэг хүзэр маань бол айгүй тийм эрэг хүзэр байгаа. За гэхдээ энэ хүзэрэнд буруу хараад гараад ирэхээр зэрэг энерги дээр нь баг зэргийн одоо блок гэх юм уу жоохон юм төвжээ бол байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол магадгүй гэж гарч ирж байна. За та хэд маань ямар асуулт асуусан байх вэ гэдгийг би одоо энергийн шалгалт хэсгээрээ харж өгөх болно. За Tower хүзэр гарч ирсэн, цамхаг хүзэр гарч ирсэн, 8-ын аяг гарч, 8-ын зоос гарч ирсэн. За галын хатан, савааны хатан. За тэгээд 6-гийн зоос гарч ирж байна. За тэгэхээр энэ 2-р группыг сонгосон хүмүүс бол өөртөө амьдралдаа маш чухал гэж бодож байгаа зүйлээ ямар ч байсан асуусан маань цамхаг хүзэр байгаа. Тэгэхээр энэ саяхан одоо болсон ямар нэгэн салалт ч юм уу аль эсвэл ажлаас гарсан шалтгаан тиймэрхүү юмтай холбоотой байж болно. Ер нь саяхан амьдралд нь нэлээд юм сөрөг зүйл тохиолдсон хүмүүс бас 2-р группыг сонгосон байж магадгүй. Яг тооцоолоогүй, төсөөлөөгүй байсан ерөөсө бодоогүй байсан ямар нэгэн гинтийн одоо ийм том зүйл амьдралд нь тохиолдоод яг тэрнийхээ талаар одоо асууж байгаа ийм хүмүүс 2-р группыг сонгосон байх магадлалтай. Тэгэхээр одоо юу гэдэг виз түтгэлцсэн ч юм уу аль эсвэл хин нэгнээс салсан аль эсвэл ажилласаа халагдсан
гэх мэтчлэн ингээд янз бүрийн нэг тиймэрхүү гинтийн юм том цохилд орж ирсэн хүмүүс 2 дугаар группийг сонгосон байх магадлал та. За 8-ын зоос 6-гийн зоос 2-ыг харж байгаад болохоор зэрэг та хэд маань ер нь ажил карьертай холбоотой асуулт их асуусан бололтой 2 дугаар группийн донд бол тэгээ 8-ын зоос болон 6-гийн зоос буруу харж гарч ирсэн гэхлээр 2 дугаар группийн ер нь сүүлийн үед өөрөө ажилласаа өмнөх шиг нэг тийм гоё сэтгэл ханамж авахаа болсон байж магадгүй. Ажилдаа хитрхи их юм зарцуулаад байгаа ч юм уу, ажилдаа хитрхи одоо цаг зарцуулж байгаа, эсвэл энерги зарцуулж байгаа, мөнгө төгрөгөө ажилдаа амирх зарцуулаад байгаа санагдаж байгаа болно. Тэнгуутаа орж ирж байгаа мөнгө нь бас хангалттай биш санагдаад байгаа тий. Хитрхи ихийг гаргаад байгаа юм шиг ийм мэдрэмжтэй явж байгаа хүмүүс 2 дугаар группийг сонгосон байх магадлалтай. За аль эсвэл яг ингээд бүр ямар нэгэн зүйлийг нухаад ерөөсөө чадахгүй байгаатай бас холбоотой байж болно. Тэгэхээр энэ бол бас хичээл сурлах хөдөлмөртэй холбоотой байж болно. Одоо энэ мэрэгжил надад зөв үү гэж асуусан хүмүүс байж болно тий. Энэ ажил надад ер нь яг таарсан тохирсон ажил мөн үү гэж асуусан хүмүүс бас байж магадгүй. Тэг ямар ч гэсэн нэг зүйлийг ингээд амар сурах гад хичээгээд тэгтээ ингээд сурч ерөөсөө сурахгүй байгаа юм шиг үр дүн гарч ирэхгүй байгаа юм шиг санагдсан хүмүүс энэ 2 дугаар группийг сонгосон байх магадлалтай. За тэнгуутаа галын хатан дээр болохоор зэрэг та хэд маань ер нь бол сүүлийн үед найз нөхдөөсөө жоохоо салсан, найз нөхдөө бас сэтгэл хангалуун бус, ер нь өөрийнхөө нийгмийн хүрээлэл сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс энэ 2 дугаар группийг сонгосон байх магадлалтай. Одоо жишээлх юм бол те би яг хангалттай найз нөхөдгүй байна те би ганцаардмал байна гэж бодож байгаа хүмүүсэж бол эсвэл миний эргэн тойрны найз нөхөд яг хангалттай надад одоо сэтгэл гаргахгүй байна ч юм уу те яг шударга найзууд байж чадахгүй байна гэж бодож байгаа хүмүүс бас энэ 2 дугаар группийг сонгосон байх магадлалтай байгаа даа. За тэгээд тэгэнгүүт болохоор зэрэг асуусан асуултанд нь ерөнхийдөө ертөнцийн хариулж өгөхөөс бол жоохон татгалзаж байгаа харагдаж байна. Шууд тийм эсвэл үгүй гэж хариулахаас бол ертөнцийн ер нь бол нэлээд юм татгалзаж байгаа харагдаж байна. За яагаад вэ гэхлээр зэрэг магадгүй энэ асуулт угаасаа тийм амархан хариулт байхгүй байх магадлалтай. Жишээлх юм бол одоо миний найзууд яг надад зөв хүмүүс үү гэж асуусан байлаа гэж бодъё л да. Тэнгууд тийм гэж хэлэх хэцүү үгүй гэж хэлэх хэцүү байгаад байгаа гэж магадгүй. Яг тийм асуулт асуусан хүмүүстэр 2 дугаар групп хүмүүс 2 дугаар группийг сонгосон байж магадгүй. Яг зөв хүмүүс нь мөн үү гэхлээр зэрэг бас үгүй. За шууд үгүй гэж хэлэхээр зэрэг таны өөрийн чинь одоо хариуцлага те таны өөрийн чинь хамаарал таны өөрийн чинь одоо тэр хүмүүсээс сонгож байгаа байдал зэргийг нь алдаг одоо хэлж өгөхгүй өнгөрөх гэдэг гэсэн үг шүү дээ. За тиймгээ хэлчих юм бол бас буруу болох гэдэг гэдэг чинь ямар ч бас ертөнцийн зүгээс нэг юм шууд 100% тийм 100% үгүй гэж хэлгээд айгүй хэцүү асуулт асуусан хүмүүс 2 дугаар группийг сонгосон байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн юм акценттай энергийн блок жоохон тодорхойлох шаардлагатай зүйлс байгаад байна гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. За тийм тэгэхээр ажил төрөл сурлаг хөдөлмөртэй эрүүл мэндтэй бас холбоотой зүйл асуусан байх магадлалтай. Эргэн тойрныхон өөрийнхөө нэр хүнд хүмүүсийн бодож байгаа бодол тий ажлын хамт олон ер нь ингээд өөрийнхөө нэр хүндтэй холбоотой зүйлсийг бас асуусан байх магадлалтай. За тэгээ хамгийн том одоо зүйл нь юу вэ гэхлээр зэрэг ямар нэгэн байдлаар таны одоо амьдралд нь болохгүй бүтэхгүй байгаа зүйлийнхээ талаар та яг асуусан байх магадлалтай гэж орж ирж байгаа. Санхүү хөзөр маань ерөөсөө тэр байдаг. Амьдралд нь орж ирсэн том цохилт, амьдралд нь орж ирсэн том өөрчлөлттэй тиймж сайхан одоо амар амгалан биш тэр үеүүдийг бол санхүү хөзөр маань илтгэж яадаг. Тэгэхээр яг тэрнийхээ талаар асуусан байх нэ гэсэн үг. За тийм ертөнцийн бол яг тийм эсвэл үгүй гэсэн хариултыг өгөхгүй байна. За би одоо болохоор зэрэг энэ Monology гэдэг Oracle хөзрөөсөө энэ таны асуусан асуултын хүрээнд ер нь тэр асуудал нь яг ямар хуу одоо үе дээрээ явж байгаа вэ гэдгийг асууя. За Full Moon-ын Virgo буюу охины ордон дээрх гарч ирсэн тэргэл сар байна. За охины ордныхан маань бол юмыг амар тийм төгс хийдэг хүмүүс байгаа. Жижигэн деталь гэсэндээ ерөөсөө одоо зүгээр өнгөрүүлдэггүй, маш юм perfectionist буюу юм болгоны төгс хийх гэж хичээдэг, маш юм одоо чамбай одоо ийм чимхлөөр тийм хүмүүс байдаг. За гэхдээ нэг хэцүү юм болохоор зэрэг охины ордынхан маань маш их зүйл боддог байж байгаа. Үнэхээр их юм боддог, үнэхээр их юм санаа зовндаг. Одоо сэтгэл хөдлөлийн хувьд болохоор зэрэг одоо anxiety буюу айц түгшүүрийн эмгийн шинж тэмдгүүдийг агүй их мэдэрдэг хүмүүс байдаг. За тэгээд тэр нь нөгөө нэг
full moon дээр гараад ирж байна буюу тэргэл сар дээр гараад ирж байна гэхлээр зэрэг энэ зүйлийн хүрээнд та өөрөө маш их айдастай байна гэж гарч ирээд байна. Тэгээд ийм их айдастай, ийм их ээнэгшилтэй энэ зүйлээс та өөрийгөө ийм их хамааралтай гэж бодож байгаа цагт угаасаа ертөнц танд одоо шууд ийм замыг чинь гэрэлтүүлж харуулхад айгүй хэцүү болчихсон байдаг. Яагаад гэвэл таны яг одоогоор бол айдас, таны санаа зовнил, таны тэр anxiety буюу сэтгэл төгших тэр байдал чинь одоо илүү дамгаалаад ороод ирчихсэн. Тийм учраас ертөнц танд угаасаа замчлах, танд зааварлах боломж маш хомс байна гэсэн. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд ертөнц таныг яагаасаа гэж хүсэж байгаа вэ гэхлээр зэрэг ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө, ямар нэгэн одоо шийдэлд хүрэхээс өмнө заавал өөрийнхөө энэ сэтгэл зүйн асуудлыг эхлээд анхаарч үзээрэй гэж сануулж байна. Яагаад гэвэл би өөрөө охины ордтой байхгүй юу? Охины сартай юм. Тэгээ тийм болохоор энэ охины ордны энергийг маш сайн мэддэг байж байгаа. Тэгээ охины ордны энерги бол үнэхээр айгүй бас тийм амаргүй байдаг ялцчгүй. За хэдүүлээ юуг нь харъя. За you are good enough буюу та хангалттай сайн. За яг одоо бол өөртөөгөө маш шудраг байх цаг нь ирсэн байна. За тэгээд яг өөрийнхөө асууж байгаа асуултыг сайн ойлгоо. Үнэхээр яг зөв асуулт асуугаад байна уу те? Яг үнэхээр одоо өөртөө хэрэгтэй зүйлээ асуугаад байна уугүй юу гэдэг өөрөөсөө асуух хэрэгтэй байна гэж байна. За тэгээ та хитрхийн юм даруухан байгаад байгаа тал байна уу? Даруухандаа бүр өөрийгөө ингэж доош нь хийх маягийн даруухан байгаад байсан уугүй юу гэдгийг өөрөөсөө асуугаарай гэж байна. За тэгээд одоо даруй төлөв байдал гэдэг нь маш гайхалтай боловч хитрхи ихтэй ирэх юм бол та өөрийгөө дутуугаар үнэлээд эхэлдэг шүү гэдгийг сануулж байна. За тэгээд бусдад одоо ингээд танигдахын тулд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эсвэл өөрөөсөө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд та заавал тийм амар гэлцал байх албагүй. За гэхдээ би бол өөрөө байгаагаараа хангалттай юм а гэдгээ заавал дотроо мэдчих хэвээр шүү гэж хэлж өгч байгаа байхгүй юу? Тэгээд мөн дээрээс нь дахиад нэг асууж байгаа юм болохоор зэрэг энэ асуудлын хүрээнд та хитрхи чимхлүүр, хитрхи одоо өөнтөгч байгаад байгаа юу гэдгийг өөрөөсөө асуугаарай гэж байна. За яагаад вэ гэхлээр зэрэг одоо яг энэ full moon in Virgo гэдэг энэ хүзэр гарч ирж байгаа тохиолдолд үнэхээр яг үнэн бөгөөд шудраг хариултуудыг болвол асуулт асууж байгаа тэр хүнээсээ нэгчийдгээ гэж байгаа. Тэгэхээр зэрэг та өөрөөсөө яг шударгаар асуух нь байна. Тэгээ би нэгдүгээр зөв асуултаа асууж гин үү? Тэгээ би нэгдүгээр зөв асуултаа асууж гин үү? Би яг өөртөө хэрэгтэй асуултаа асууж гин үү? За энэ асуудлын хүрээнд би хитрхи өөнтөгч байгаад байгаа юу? За би өөрийгөө дутуугаар үнэлж байгаа зүйл байгаа юу? Хэр их айц төгшөөртэй байгаа вэ гэх мэтчлэн зүйлсийг өөрөөсөө асуух хэрэгтэй гэсэн. Тэгээд яг энэ одоо асуудлынхаа хүрээнд их санаа зовох гэхээсээ илүүтэйгээр та өөр дээрээ анхаарлаа хандуулах, өөрийнхөө сэтгэл зүйдээр анхаарал хандуулах тэр цаг үеийн хэдийнэ ирсэн байна. Тэгэхгүй бол та энэ зүйлээ аюу их бодож байгаа. Энэ зүйл дээр бүр толгойн ингээд одоо нэг юм циклд орчдөг шүү дээ, тэ? Асуулт асуулаа. Энэ яах бол ийх бол би зөв юм хийж байгаа болоо, буруу юм хийж байгаа болоо, энэ хүн, энэ ажил, энэ асуудал тэ зөв буруу гэл ингээд өөрөөсөө асуудаг. Тэгэнгүүт асуух тусам улам амирыг санаа зовндог, улам өөнтөгч болдог, улам юм perfectionist одоо төгс байх тэр зан чанар чи улам ингээ ангалзаад байдаг. Тэгэх тусам энэ асуудал дээр төөрөгдөл үүсээд байдаг. Төөрөгдөл үүсээд байх тусам дахиад ингээд энэ яах гэдэг юм бол гэл ингээд асуугаал ингээд нэг юм циклд орсон байгаа харагдаж байна. Тэгээ энэ энерги надад бүр өөртөө амар мэдрэгдэж байна. Танай группийг яг юу яаж яхад одоо уншиж байгаад болохоор зэрэг би өчигдөр ерөөсөө энэ уншлага руу орж чадахгүй байгаад байсан. Угаасаа цаанаасаа бүр ингээд нэг юм нөгөө burn out буюу те нөгөө ажлаас хавшрах хам шинжний тийм шинж тэмдгийг ингээд мэдрээд тэгээ одоо энэ уншлага чи эхэлсэн ингээд явж хахад ч гэсэндээ би хил ам маань нэг юм жоохон төвдөрч гацаад буруу зураг хэлээд ингээд байна. Тэгэхээр энэ үед яах ёстой вэ гэхэлэр хэдүүлээ зүгээр маш сайхан гүнзгий амьсгал аваад бүхнийг ертөнцид даатгах юм. Энэ асуудал дээр одоо ингэж амирх санаагаа зовоож өөрийгөө зовоохгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол та хэдийн энергийг би бас яг давхар амир мэдэрж जैन. Тэгээд энэ энерги бол аягүй санаа зовнилтай OCD-тэй юм шиг те амир өөнтөгч чимхлүүр ингээд аягүй тим энерги мэдрэгдээд байна гэсэн. Тэгэхээр энэ асуулт чинь юу ч байсан гэсэн, энэ асуудал чинь юу ч байсан гэсэн энэ асуудлыг төр зууртаа хойшоо орхиод хэдүүлээ өөрсдөө анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. За энэ бас тоглоомыг сонгосноо надад амар сонирхолтой санагдаж байна. Яг л энэ тоглоом маань өөрөө нэг юм хүрхэн ягаан өнгөтэй амар инхрийхэн энергитэй. Тэгснэ ингээ уйлж мэлцэн те
нөө Cry Baby-гийн Pop Mart-ийн тоглоом л доо. Тэгээд зүгээр энэ тоглоомыг бас сонгосон. Эсвэл энэ тоглоом та хэд дээр таарсан маань бас айгүй сонирхолтой санагдаж байна. Тэгвэл та хэдэд маань яг ийм нэрийг амар хэрэгтэй байгаах юм зөөлхөн өөрөө өөртөө зөөлөн ханцсан уйлах хэрэгтэй бол уйлсан нэг тиймэрхүү юм бас амар хэрэгтэй байгаа юм шиг санагдаж байна. Яг та хэдийн маань энерги бол надад амар бөглөрсөн, тагларсан, санаа зовсон айгүй хэцүү байгаа санагдаж шүү. За одоо болохоор зэрэг хэлүүлээ. За яагаад магадгүй гэж хэлж байгаа вэ гэдгийг асууж өгч байгаа шүү. За эхний хөзөр бол Hierophant гарч ирсэн байна. За сүйх тэрэг хөзөр 6-гийн сэлэн буруу харж гарч ирсэн. За тэгээд Justice хөзөр буруу харж гарч ирсэн. За нийтдээ 4 хөзөрнөөс 3 нь их аркана буюу том арканагийн том хөзөр гарч ирсэн байна. За том хөзөр ингээд ямар нэгэн уншлах дээр ийм олуулаа гарч ирэхээр те энэ асуудал бол ялцчгүй айгу чухал зүйл болж таардаг. Эсвэл та өөрөө энэ зүйлээ амар чухал гэж бодож байгаа байх. Тэр чинь бол ялцчгүй яг зөв байна гэсэн. Энэ зүйл үнэхээр чухлын хувьд бол чухал. Гэхдээ 100% яг таны хариуцлага бас биш гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо жишээлх юм бол ажил карьер асуусан хүмүүсийн хувьд те та хэдийн маань одоо ажил карьер сүүлийн үед жоохон бүтэл муутай байгаад байсан байлаа гэж бодъё. Тэгээд одоо яачаад байгаа юм болоо тэ би юу буруу хийгээд байгаа юм болоо гэд ингээд санаа зовноод ингэж магадгүй. Энэ зүйл таны хувьд амар чухал бас айгүй том санагдаж байгаа байх. Гэхдээ энэ дээр болохоор зэрэг та хэд маань яг одоогоор байна шүү дээ. Зөвхөн та хэдийн хариуцлагын асуудал биш. Энэ бол бас нэг юм одоо гариг иргэсийн нөлөө тий сахиусуудын чинь одоо оролцоо, бурхны ертөнцийн оролцоо бас өндөртэй асуудал байгаа. Тийм учраас одоо байгаа зүйлийг байгаагаар нь жоохон урсгах маягтай тий жоохон байдлыг ажилсан маягтай байвал илүү зүгээр байна гэж гарч ирж байна. Ягаад гэвэл зөвхөн энэ бол таны хариуцлага биш. Энэ бол бас одоо үеийн үр карма тэ хувь заяа тийм зүйлтэй бас холбоотой. Тэгэхээр та бүх хариуцлага над дээр бүх зүйл надаас шалтгаална гэж өөрийгөө айлгах хэрэггүй шүү. За яг энэ асуудал дээр энэ асуусан асуултны хувьд бол 100% танаас шалтгаалсан зүйл биш. Одоо 100% надаас шалтгаалсан зүйлс гэхлээр зэрэг юу гэдэг эрүүл хооллох моллох ч юм уу аль эсвэл одоо дасгал хөдөлгөөн хийх ч юм уу эсвэл хичээлээ хийхгээд тиймэрхүү юмнууд яг одоо илүү надаас өөрөөс маань айгу шалтгаалсан зүйлүүд байгаа шүү дээ тий. Энэ зүйл болохоор зэрэг яг 100% зөвхөн танаас шалтгаалсан зөвхөн таны хариуцлага бас биш байгаа гэсэн үг. Энэ дээр бол гариг ертөнц, бурхан ертөнцийн оролцоо их байгаа учраас та өөрөөсөө бас зарим нэг хариуцлагуудыг жоохон ингээд мөрөн дээрээсээ авч хаяад жоохон чийлрэх хэрэгтэй байна. Жоохон тайвшрах хэрэгтэй. Тэгэхгүй бол та хэд маань яг би одоо яг энийг ингээ бүтээх ёстой, хийх ёстой гэд бүр хамаг юмаа хоолон дээрээ тулгачаад өөрийгөө дарамтлаад байгаа байдал амраад төлөгдөж шүү. За тэгээ энэ хөдөлгөөнүүдээс харж байгаад болохоор зэрэг яагаад магадгүй гэж хэлсэн бэ гэхлээр зэрэг яг тэр зүйл нь яагаад вэ гэвэл энэ зүйл зөвхөн чамаас шалтгааллах зүйл биш ээ. Тэгээ яг одоо бас ингээд шууд өөрт чинь тийм эсвэл үгүй гэсэн дөрвтэй хариултыг өгч болохгүй байгаад байна гэж хэлж байна. За би сая бичлэгээ жоохон паузлж агаад жоохон бясалгалаа. За ингээд бол нэлээд олон мессежнүүд орж ирж байна. Яагаад танд тийм эсвэл үгүй гэсэн хариултыг шууд өгөхгүй байгаа вэ гэхлээр зэрэг за нэгдүгээр угаасаа энэ асуудлууд тун удахгүй үр дүн нь эсвэл та тэр хүсэж байгаа хариултаа тэртээ тэргүй удахгүй авж байгаа гэж гарч ирж байна. Сүх тэрэг хүзэр маань болохоор зэрэг хурд хүчийг илэрхийлж байдаг. За тэгэхээр та угаасаа одоо байгаа энэ асуудлаа бол тун удахгүй давж гарах юм аа. Тийм учраас одоо ингээд наанан тийм эсвэл үгүй гэд хариулт өгчих юм бол дахиад танд бодох амар олон юм гаргаад ирнэ. Тэгээ бас ингэж гарч ирж байгаа байхгүй манайхаа. Тийм эсвэл үгүй гэсэн хариулт алийг нь ч авсан байсан гэсэн танд дахиад шин ийм асуудлууд тэрнээс ч шалтгаалаад үүсч гарч ирнэ. Та тийм эсвэл үгүй гэдгийг аль алиныг нь мэдсэн байсан ч гэсэндээ тэрнээсээ сэтгэл ханамжийг олж чадахгүй гэж гарч ирж байна. Яг 100% тийм гэсэн асуулт авсан байсан ч та тэрэнд эргэлцсэн тий. Эсвэл эсвэл ингээд өөр юм бодоод явчихна. Үгүй гэсэн хариулт авах юм бол бас ялгаа байхгүй. Эргэлзэх, тэнэгэлзэх, итгэхгүй байх тий. Тиймэрхүү юмнуудтай тийм байдалтай байна гэж энэ таны одоогийн сэтгэл санаа
бодол оюун ухаан ч яг тийм байдалтай, тийм энергитэй байгаа учраас бол таад маань 2 дугаар группээ сонгосон байна. Тэгээд бас нэг юм нь болохоор зэрэг тийм эсвэл үгүй гэсэн хариулт аль нэг нь ч авсан байсан гэсэн тэр нь танд шудраг бус санагдах болно гэж гарч ирээд байгаа байхгүй. Justice үзэг бүр орж гарч ирсэн. Шудраг бус санагдана. Яахлаарэ тийм байдгийг эсвэл яахлаарэ үгүй байдгийг ингээд ер нь бол яг одоо танд хариулт шаардлага байхгүй гэж гарч ирж байна. Та яг одоо хариулт авах ямар ч шаардлага байхгүй. Хариулт руу тэгэж үр дүнлөө тэгэж амар яарах шаардлага байхгүй. За тэгээд ертөнц ингээд энэ удаадаа танд тийм эсвэл үгүй гэсэн хариулт өгчдөг. Тэгээд дараа нь яг үр дүнгээ мэдэрсний дараа та бас л дахиад ертөнцтэй гомрохох юм дахиад гарч ирнэ. Ингээд яаж хийж байгаа нэг юм би хохироод үлдчихлээ гэсэн мэдрэмжтэй үлдэх гэдэг. Тэгээд тийм учраас ертөнц бол таныг одоогийнхаа байдал дээр гүрийгээд тохгүй ч гэсэндээ хүлээх хэрэгтэй гэж гарч ирж байгаа байхгүй. За тэгээд ертөнц болохоор танд амлалт өгж байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг ямар ч хэл байсан гэсэн чиний хамгийн сайн сайхны чинь төлөө энэ асуудал дээр чинь бид нэр маш их хичээж байгаа. Тийм Hierophant хүзрэг болохоор зэрэг хид утгуудыг агуулж байдаг. За гэхдээ энэ удаа та хийж дээр гарч ирсэн утга нь болохоор зэрэг яг таны төлөө ингээд комитлцсан, сэтгэл шулуурдсан, таны энэ асуудлыг чинь шийдэж өгөхөөр бүр зорьсон. Тэр нь ингээд одоо энэ асуудал чинь ертөнц сахиусын хувьд ингээд нэгдүгээр асуудал нь болчихсон ингээд явж байгаа. Тэгэхээр одоо зүгээр хэдүүлээ ертөнцтэй угаасаа ертөнц гэдэг хүзэр гарч ирснийг чилгөө ертөнцтэй амар итгэх шаардлагатай байна гэсэн үг тийм. ертөнц таны таалд юм а гэдэгт итгэх хэрэгтэй байна гэсэн үг. Тэгээ энэ асуудлыг чи хариу тиймч байсан бай, үгүйч байсан бай, тэр нь бол таны хамгийн хитийн сайн сайхны төлөө байх болно гэдэгт итгэх хэрэгтэй гэсэн ийм мэдээлэлүүд орж ирж байна. За одоо л ороо зэрэг хэдүүлээ таны авбал цохилтой байгаа алхмуудыг харцгаая. За авбал цохилтой алхмууд дээр эхнийх нь Knight of Cups, за 2 аяа буруу орж гарч ирсэн. 6-гийн саваа гарч ирсэн. За тэгээд Judgment хүзэр гарч ирсэн байна. Шүүлт гэдэг хүзэр гарч ирсэн. За тэгэхээр зэрэг ертөнц таны энэ асуусан асуудал дээр ямар зөвлөгөө өгж байгаа вэ гэхээр зэрэг яг одоо хэдүүлээ зүгээр өөрлөгөө анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Тэгэхээр та хэрвээ одоо ямар нэг хүний талаар асуулт асуусан бол тэр надад хайртай юу ч юм уу эсвэл тэр миний итгэлийг даах уу, тэр сайн хүн үү, бит хоёр заяаны ханууд уу, whatever тиймэрхүү юм асуусан хүмүүс байгаа бол энийг та яг одоо мэдэх шаардлага байхгүй. Тэгээд мөн дээрэс нь ер нь бол абал одоо зохиох алхам нь юу вэ гэхлээр зэрэг та зүгээр өөр дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж гарч ирж байна. Яг одоогоор бол энэ асуудлын хүрээнд та бусад хүнд ажлынхаа хүнд ч юм уу, хостоо ч юм уу, краштай ч юм уу, ээж авдаа ч юм уу анхаарал хандуулах гэхээсээ илүү зүгээр та өөрөө яг ямар мэдрэмжтэй яваад байна те, та өөрөө энэ харилцаанаасаа юу мэдрээд яваад байна, та өөрөө юу хүсэж байна, таны зүрх юу хэлээд байна гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй бол та хэд маань яг одоогоор нь штэ тий бас бусад хүмүүс ингээд өөрөө чи юу гэж бодож байгаад Америк анхаарлаа хандуулаад байгаа байхгүй юу? Ажлын чинь хүмүүс юу гэж бодож байгаа. Ялангуяа нөгөө ажил мэргэжлийн жоохон бүтлгүүтэд байгаа хүмүүсийн маань хувьд бол яа би ингээд бүтлгүүтэд байдаг манай ажлынхаа намайг юу гэж бодож байгаа бол энэ төр гэдэг ч юм уу тий заримын хувьд бол бүр манай сахиус тангирууд намайг юу гэж бодож байгаа бол намайг ингээд бүтлгүүтэд ахаар зэрэг амар урам хугарж байгаа байхтаа энэ төр гэж бодоод байна. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө энергийг яг 100% өөрлөгөө хандуулах хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгж байж л одоо ялалтанд хүрнэ гэж орж ирж байгаа байхгүй. Та өөртөө яг үнэнч өөртөө яг 100% өөрийнхөө талд зогсох хэрэгтэй байгаа гэсэн үг. Хорвоо ертөнц таны эсрэг зогсоод байгаа юм шиг санагдах үед та яг өөрийнхөө үнэхээр хад чулуу, өөрийнхөө яг жинхэнэ анд нөхөр болж өгөх хэрэгтэй. Тэгэд энийг яаж хийх вэ гэхээр зэрэг яг 100% өөр дээр анхаарлаа хандуулж иж миний сэтгэл санаа ямар байна те, би өөрөө юу хүсэж байна гэдгээ анхаарч за тэгээд тэрийг нөө honor хийх буюу гүйцэлдүүлж иж тэр хүслийг нь хүндэтгэж иж өөрийгөө сонсож иж энэ байдал бол илүү дээрднэ гэж орж ирж байгаа. Тэгжээж л ялалтанд хүрэх боломжтой байна. За тэгээд түрүүний нөгөө нэг judgment түрүүний хилээд байсантай маань бас холбоотойгоор judgment хүзэр дахиад гарч ирсэн. Энэ бол яалтчгүй одоо таны бодсноос ийм том хувь заяаны эргүүлэхтэй холбоотой том зүйл юм аа.
Тэгээд 100% үнэхээр танаас шалтгаалсан зүйл биш гэдэг нь бол гарч ирж байна. Та тэнэгдээ, та арчаагүй дээ, та эсвэл одоо ямар нэгэн байдлаар үн цэнгүүдээ энэ асуудал дээр буруу зүрх юм болоод байгаа юм ерөөсөө бишээ. Энэ бол яалтчгүй юм divine intervention байгаа даахгүй. Divine intervention буюу одоо ертөнцөөс тань руу явуулж байгаа юм том төлөвлөгөөний нэг хэсэг яг одоо танд мэдрэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ертөнцийн төлөвлөгөө бол үргэлж ямагт зөвхөн таны 100% сайн сайхны төлөө хитийн зорилго тэр зүйлсүүдтэй чинь одоо нийцүүлэхийн төлөө 100% таны төлөө байдаг гэдэгт итгээд яг одоогоор бол зүгээр үнэхээр сайхан бөхсөө сул тавиад ингээд биеэ сул тавиад бурхан ертөнцийн ингээ итгэл даалгаад тэгээ өөрлөгөө анхаарлаа хандуулад өөртөө гоё зөөлхөн хандаад ингэжиж амьдрал арай илүү сайхан болох гээд байна гэсэн. Тэгэхгүй бол хэдүүлээ яг одоогоор энэ зүйлийг амар юм чанга батсан. Яг энэ асуудалтай амар хамааралтай байгаад байна. Энэ асуулттайгаа та өөрөө амар хамааралтай байгаад байна. Тэрийг чинь би яг мэдэрч байна. Хүзрүүд маань ч гэсэн харуулж байна. Ингээд энэ бол амар том зүйл те юу гэдэг чинь одоо би ингээд сүнснийхээ зорилгоор явах гэсэн чинь болохгүй байна. Би заяаныхаа хантаагаа ингээд учирчаад ингэхээр ингээд надад хангалттай хариулт байхгүй байна гэдэг ингээд нэг юм амар их зуурсан, энэгшсэн, хамааралтай болсон энерги аваад байна. Тэгэж өрөөсөө болохгүй. Та юунаас ч хамааралтай байхгүй байх ёстой байхгүй. Та тэр байтугай бүр ингээд ихэр дүүлтэйгөө заяаныхаа хантаагаа учирсан ч гэсэндээ тэр хүнээсээ хамааралгүй байх ёстой байдаг бид нар. Хин нэгнээс хамааралтай болоод хин нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг бурхнаа олгоод ирэхээрээ бид нэрөөсөө буруудаад явчихдаг байхгүй юу? Заяаны хань гэдэг чинь бурхан биш те гэдгийг санах хэрэгтэй. За би ерөнхийдөө та хэд дээр бол нэлээд жоохон рамбл хийлээ. Тэгээд ойлгож байгаа ах гэж найдаж байна. Та хэд маань яг одоогоор амар хамгийн гол анхаарах зүйл чинь тийм эсвэл үгүй биш заяа. Энэ асуултны чи хариулт биш. Хамгийн гол зүйл бол та зөв өөр дээр анхаарлаа хандуулад, өөрийгөө аргадаад, өөртөө зөөлөн хандаад, өөрийнхөө сэтгэл санаа, өөрийнхөө айцыг дарах дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэл болоо бусдыг нь бүгднгийн ертөнцийн даатгаа гэж орж ирж байна. За та хэд дээр маань нэг иймэрхүү мессежнүүд мэдээллүүд гарч ирлээ. Тэгээд таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Одоо болохоор би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхээр зэрэг за энэ асуудал дээр нь яг та нарын маань ойрын сахиус юу зөвлөж байна вэ, ямар мэдээлэл өгж байна вэ гэдгийг харах болно. За хоёрдугаар болохоор зэрэг яг энэ зүйл чи хизээ биелээ олох вэ? Хэрвээ биелээ олох боломжтой зүйл байгаа бол бүтэх боломжтой зүйл байгаа бол хизээ вэ гэдэг цагийн баримжааг авах болно. За тариат хүзрээр бол цагийн баримжаа авах жаахан хэцүү байдаг. Гэхдээ бид нар оролдоно гэсэн. За тэгээ 3 дугаар талаараа зэрэг би та хэд дээр дахиад яг энэ асуудлын тал дээр тодруулга авч өгмөр байна. Яг гэвэл энэ асуудал өөрөө маш ийм том зүйл байгаа даахгүй айгүй олон том хүзрүүд гарч ирээд энэ нь яг ямар учир шалтгаантай одоо ямархуу үйл явдал тохиолдоод байгаа учраас та хэд маань ийм мэдрэмж төрөөд байгаа вэ? Тэгээд энэ тал дээр нь ерөнхийдөө ертөнцийн сахиусынхаа өгж байгаа нэмэлт мэдээллүүдийг авах болно гэсэн үг. За ингээд нэмэлтийг авсан ч бай аваагүй ч бай энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтийг авахаар бол пин комент буюу хамгийн ихний комент дотор үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу төлбөрөө төлөөд шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг. За ингээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр олсаа бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагчтай байвал та хэдийхээ тийм эсвэл үгүй гэсэн хариултыг өгөхөд бэлэн байсан байна. За тэгэхээр та хэд маань асуултаа асууж чадсан байх гэж найдаж байна. За юуны төрөнд хэдүүлээ шууд тийм эсвэл үгүй гэсэн хариултаа авцгаая. За таны асуултын хариу бол 100% тийм байна. Маш ойлгомжтой тийм байна. За яагаад вэ гэхээр зэрэг 10 аян бол тариа хүзрийн 78 хүзрийн одоо хамгийн гайхалтай эрэг хүзрүүдийн нэг байдаг. За аз жаргал, заяаны хайр, за маш гайхалтай одоо харилцаа тий, ив нэгдэл, гэр бүл, хайр, дэмжлэг, за тэгээ мөн дээрээс нь хүсэл биелэх, сэтгэл ханамж маш өндөр байх. Гэт бүр ханжаага аз жаргалтай ханжаага одоо аз жаргалтай төгсгөл нэг амар сайхандаа жаргажээ гэдэг яг тийм утгатай хүзэр ахгүй юу. Тэгэхээр зэрэг энэ хүзэр одоо тийм эсвэл үгүүдээр гарч ирж байна гэдэг үл энэ бол 100% тийм гэсэн хариултыг өгсөн байна танд. За та хэд маань ямар асуултыг асуусан байх боломжтой вэ?
Ace of Swords, Knight of Cups. За тэгээд мунхаг хөзөр. За хамгийн сүүлд нь болохоор зэрэг 6-гийн зоос гарч ирсэн маань. За ажил төрөлтэй холбоотой асуулт, мөнгө төрөлтэй холбоотой асуулт асуусан байх магадлал маш өндөр байна. За энийг болохоор зэрэг 6-гийн зоосноос харж ийн мэдээж хэрэг. Зээлтэй бас холбоотой байж магадгүй, шүүх хуралтай холбоотой байж магадгүй, үр зээл, тиймтэй холбоотой, банктай холбоотой, тийм зүйл асуусан байх магадлалтай байна. Мунхаг хөзөр дээр болохоор зэрэг за аялал асуусан байх магадлалтай. Ямар нэгэн зүйлийг шинээр эхлүүлэх нь зөв үү гэж асуусан байх магадлалтай. Одоо виз мэдтэй холбоотой те би тэр орн руу явах нь зөв үү ч юм уу? Виз маань гарах уу ч юм уу? Тиймэрхүү асуултыг бас асуусан байх магадлалтай. За Knight of Cups дээр болохоор зэрэг эрэгтэй хүний талаар асуусан байх магадлалтай. Эсвэл эрэгтэйлэг энергитэй нэг юм романтик хүний талаар асуусан байх магадлалтай. Тэгэхээр энэ тэр хүн надад хайртай юу, тэр хүн надад сэтгэлтэй юу, тэр хүн намайг боддог уу, тиймэрхүү зүйлийг асуусан байх магадлалтай. За тэгээ энэ болохоор зэрэг хамгийн сүүлийнх нь Ace of Swords гарч ирсэн. За хин нэг нь над руу мессеж бичгүү гэж асуусан байх магадлалтай. Хин нэг нь над руу холбогдох уу гэж асуусан байх магадлалтай. Яа гэвэл сэлмийн хөзөр маань болохоор зэрэг мэдээж хэрэг одоо юуг илэрхийлж байдаг? Харилцаа холбоог илэрхийлж байдаг. За нөгөө талаас болохоор зэрэг амжилттай холбоотой ямар нэгэн зүйл асуусан байж магадгүй. Жишээлбэл энэ бизнес амжилттай байх уу, энэ ажил амжилттай байж чадах уу гэх мэтчэн зүйлсийг асуусан байх магадлалтай. Энэ зүйл дээр би шийдэл олж чадах уу, энэний учрыг би олж чадах уу гэж бас асуусан байх магадлалтай. Ерөнхийдөө бол энэ сэлмийн тамга одоо тэргүүн сэлэм маань юуг илэрхийлдэг вэ гэхээр зэрэг ямар нэгэн зүйл дээр амар тийм гоё шийдэл санааг олохыг илэрхийлдэг хэвгүй юу? Ямар нэгэн цоошин юм шин санаа төрөхтэй. Тэгэхээр таад маань одоо ямар нэгэн бас шин санааныхаа талаар асуулт асуусан байж магадгүй. Жишээлбэл одоо юу гэдэг нэг бизнесийн санаа олсон бол тэр маань амжилттай байж чадах уу гэж асуусан ч юм уу те. За саяхан шинээр харилцаж байгаа хин нэгний талаар асуусан байж магадгүй. Одоо жишээлбэл юу гэдэг энэ хүн миний хүн мөн үү ч юм уу те, энэ хүнийг би сайн танихгүй ч гэсэндээ энэ хүн надад үнэхээр бит хоёрт ирээдүй байгаа юу гэж асуусан байж бас магадгүй. Ямар ч үсэн хин нэгэнтэй ингээ харилцаж байгаа, хин нэгэнтэй юм юу яаж байгаа, одоо мессеж бичиж байгаа ч юм уу те, холбоотой байгаа. Тэгээ тэр хүнийхээ талаар асуусан байж бас магадгүй байгаа харагдаж байна. За ордуудын хувьд болохоор зэрэг ихэр жинлүүр хумах, за мөн дээрээс нь загасны ордных нь та хэд өөртөө байж магадгүй, эсвэл асуусан хүннийх нь орд нь өөрөө нар сар мандалтны ийм ордууд байж магадгүй харагдаж байна. Дахиад хэлээ, ихэр жинлүүр хумах, за тэгээ загас. За ийм асуултууд асуусан байх магадлалтай. Хэрвээ та хэд маань үнэхээр яг ийм асуулт асуусан бол бүр яалтчгүй яг зөв группээс сонгосон байна. Тэгээ тийм гэдэг хариулт нь үнэхээр та нарын хариулт мөн байна гэж ойлгож хүлээж авах нэ гэсэн үг ээ. За одоо болохоор зэрэг би энэ асуудал таны асуусан асуулт чинь хэр одоо асуудлынхаа хүрээнд хэр явцтай байгаа вэ гэдгийг нь харна гэсэн үг. За жишээлх юм бол виз асуусан бол виз нь хэр явцтай байх вэ те, энэ хүн та хоёрын харилцаа гэж харсан бол харилцаа чи ямар шатн дээрээ явж байгаа вэ, зээл хүсэх гээд зээлийнхээ талаар юм асуусан бол зээл нь хаана явж байгаа вэ, тэгээ хүнээс одоо өрөө авах гээд байгаа бол тэр хүн чинь хизээ өгөх вэ те, тэрний нэг юм одоо үйл явцыг нь харж өгч байгаа гэсэн үг шүү. За шууд гараад ирлээ. За full moon in Scorpio буюу за тэргэл сар гарч ирсэн байна. Тэр дундаа одоо хилэнцгийн ордон дээр гарч ирсэн тэргэл сар байна. За та хэд маань яг өөрийнхөө сэтгэл зүрхнээс айгүйх тийм хардалт тавьж явуулах шаардлагатай байна. Яг энэ зүйл дээр та бас айгүйх хин нэгэнд эргэлзэж байгаа, хин нэгнийг хин нэгэнд итгэхгүй байгаа, энэ нь ертөнц ус байж магадгүй, хин нэг навч ус итгэхгүй байгаа харагдаад байна. Хичнээн та хийдэд маш ойлгомжтой тийм гэдэг хариулт өгсөн ч гэсэн та хэд эргэлзэх магадлалтай байна энэ асуудал дээр. Тэгээ эн чинь өөрөө энэ асуудал одоо хэдийн биелэгдээгүй, хэдийн учраа олоогүй, хэдийн тодорхой болоогүйгийн шалтгаан бол таны өөрөө чинь санаа зовнил, хардалт, сэрдэлттэй айгүй холбоотой байгаа харагдаж байна шүү. Тэгэхээр хин нэгнээс та одоо жишээлбэл мөнгө авах гээд авч чадахгүй байгаад байгаагийн бас нэг одоо сүнслэг шалтгаан, энергийн шалтгаан нь юу вэ гэхлээр зэрэг энэ угаасаа ингээд амар худгараа, энэ айгүй болвол угаасаа надад мөнгөний маань өгөхгүй байх таа гэсэн сөрөг бодлууд байх нэ. Зээл дээр болохоор зэрэг за угаасаа энэ банк гэдэг чинь ашигын төлөөх амар муухай байгууллагууд байдаг гэсэн хүмүүсийг ингээд амар одоо иддэг, шулдаг те энэ төр гэсэн нэг юм
энэ асуудлынхаа хүрээнд та маш юм сөрөг ихтгэл үнэмшилтэй байгаад байгаагаас улбалаад энэ зүйл чинь тодорхой болж өгөхгүй улам хойшлоод байгаа асуудал бол байгаа харагдаж шүү. Яагаад гэвэл тэргэл сан маань ялангуяа хилэнцэн ордон дээр байхаар сэтгэл хөдлөл амар өндөртэй, хардал цэрдэлт айгу эрс ихсээд ирдэг. Тэгэхээр яг тэр энерги та хийдэд дээр маань гарч ирж байна гэхэлэр зэрэг энэ асуудал бол биелэлээ олох бүрэн боломжтой чухам таны зүгээс болохоор зэрэг асуудал дээр блок үүсгээд байгаагийн одоо гол шалтгаан нь энэ хардал цэрдэлт сөрөг одоо ихтгэл үнэмшилтэй ч холбоотой байна гэсэн үг. За та хин нэгэнтэй харьцаж байгаа тэр хүнийхээ талаарх хэрвээ асуултыг асуусан болвол та тэр хүндээ бас итгэхгүй байна гэдгийг энэ хүзэр маань харуулж өгч байна. Энэ хүн чинь өөр хүнтэй харьцаж байх вэ, өөр хүнтэй холбоотой байх вэ, танд яг жинхэнэ үннээрээ байхгүй байх вэ гэсэн айдсууд та хоёрын дунд блок үүсгэж байна гэж гарч ирж байна. Тэрнээс биш ертөнцийн зүгээс за тэгээд нөгөө энэ асуудалтай холбоотой бусад хүмүүсийн зүгээс олвол танд улаан цайм тим гэсэн хариултыг өгч байгаа шүү гэж гарч ирж байна. Ер нь бол нэлээд тодорхой мессеж. За тэгээд бас энэ нөгөөнийхин Wednesday бас сонгосон нь маш сонирхолтой. Та хэд маань өөртөө угаасаа нэг юм жоохон юмыг dark бодох гээд байдаг, dark юмд жоохон дуртай тийм төрлийн хүмүүс байж магадгүй. За одоо болохоор зэрэг яагаад тийм бэ гэдгийг харж байгаа шүү. За яагаад тийм гэдэг хариултыг биднэрт өгч байгаа вэ гэхэд болохоор за 8-ийн сэлэн буруу орж гарч ирсэн, 3-ын сэлэн зөв харж гарч ирсэн, 7-гийн сэлэн буруу орж гарч ирсэн. За тэгээд temperance үзэр буруу орж гарч ирсэн байна. За та бүхний маань бодоод байгаа, таны мэдрээд байгаа тэр хардалт, сэрдэлт, сөрөг бодлууд болвол таны өөрийн сэтгэлийн шарахтай илүү холбоотой байна. Тэрнээс биш тэр бусад хүмүүстэй холбоотой биш ээ. Хин нэг нь таныг хуурах гадаагаадаа биш юм а гэж гарч ирж байна. Та өөрөө өөрийгөө хуураад байна. Та өөрөө өөрийнхөө бодол тунд ороогдоод байна. Та өөрөө одоо өнгөрснөөс авсан туршлагаасаа илааршгүй байхыг сонгоод байгаа учраас ийм хардал сэрдэлтийг мэдрээд байна гэсэн маш тодорхой хариуг өгж байна. Та одоо 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань ертөнцийн ингээд амар энэ асуудал дээр нь дэмжиж өгөөд нөгөө хүмүүс нь ч гэсэн танд айгүй их сэтгэлээсээ ингээ хандаж байгаа боловч таны зүгээс бусдад итгэх чадваргүй байгаа байдал те ялангуяа өмнө нь хэрвээ та хин нэгэнд хууртжсэн бол жишээлбэл за хин нэгэнтэй харилцдаг байлаа те үерхдэг байсан байлаа гэж бодоход өмнө нь та араараа тавиулж ирснаасаа болоод одоо дөнгөж энэ харьцаж эхэлж байгаа хүн дээрээ тэр хариуцлагыг оногдуулаад байна. Тэгээ таныг ингээд нэг юм хаарсан бутарсан зүрхий чинь тэр хүн хурж ирээд ингээд эдгэж өгөх ёстой юм шигээр ингээд бодоод тэгээ тэр хүндээ яг ингээд амар шудраг бус шаардлагуудыг тавьж байгаа харагдаж байна. За зээл мэйл одоо бусад одоо ажлын асуудал те үр зээлтэй холбоотой зүйл те тиймэрхүү юмн дээр гэрээлцээтэй холбоотой зүйл тиймэрхүү юмн дээр ч гисэндээ өмнө нь ингээд зээл авч чадаагүй эсвэл өмнө нь ингээ хин нэгнээс өрөө буцааж авч чадаагүй ч юм уу те тиймэрхүү юмнасаа болоод ингээд яг одоогоор үнэхээр амар бодит байдлаас хамаагүй муугаар бүхнийг хараад байгаа гэж харуулж байна. Тэгэд ингээд үнэхээр бүр яг 100% тийм ээ гэдэг одоо хариулт өгж байгаагийн шалтгаан нь таны энэ амар хардалт сэрдэлттэй энэ худал хуурмаг гэсэн энэ сөрөг сэтгэлгээг чинь жоохон ч гэсэндээ аргадаж өгөх зорилготойгоор танд 100% маш ямар ч маргаангүй тийм гэсэн хариултыг өгч гинэ гэж гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь бол хідүүлээ одооноос ахуулаад ингэж амар бусдыг харддгаа жоохон болмоор байгаа харагдаж шүү. Тэгэхгүй бол одоо энэ бол ерөнхийдөө таны хариуцлага болцсон явж гинэ гэсэн үг. Одоо бол өмнө нь тэр авсан сэтгэлийн шаар хүмүүст итгэж чаддаггүй байдал тэр зүйлсүүдийг анагаах цаг нь аливжээнэ болоод удцсан байна гэж гарч ирж байна. Тэгээ энэ чигээр ингээ явах юм бол та өөрөөсөө сайн зүйлсийг юу яах болно, үргээх болно. Үнэхээр ингээд амьдралд нь сайн хүн орж ирчээд байхад тэр хүнийг харцаар байгаа, сэрзээр агаад
аа муу эрэгтэйчүүд ийм байдیں, аа муу эмэгтэйчүүд ийм байдیں, энэ төр гисээр байгаад тэр хүний амьдралаасаа явуулах хэмжээнд хүртэл даймжирсан байна. Яагаад вэ гэхлээр зэрэг энэ сэлэм хүзрнүүд бол үнэхээр ингэж айгүй амар хүчтэйгээр гарч ирж байна. Заяа одоо энэ 3 ширхэг сэлэм хүзэр гараад ирсэн. Гуруулаа сэлэм дундаа хамгийн сөрөг сэлмийн хүзрүүд гарч ирсэн байгаа байхгүй. Тэг яг сайн мэдээ нь юу вэ гэхлээр зэрэг энэний хоёр нь буруу харж гарч ирсэн байна. Тэгэхээр буруу харж гарч ирэхээр сөрөг хүзрүүдийн хүчин сулраад ирдэг. Ерөнхийдөө ингээд нэг юм бодлын төөрөгдөл, худал итгэл үнэмшлүүдээ одоо тавьж авахад та хэд манд бэлэн болсон байна гэж гарч ирж байна. Тэг ер нь бол одоо ингээд энэ зүйлээсээ ангаагдах, эдгээгдэх цаг нь бүр болоод дуусаад өнгөрөөд хитэрсэн явж байна. Манайха та хэд маань үргэлжийн мөнхөд нэг юм хохирогчийн дүрж тоглоод байгаад байж болохгүй штэ. Одоо хизээ нэгэн цагт хичнээн хүмүүс тань өмнө нь сөрөг зан гаргаж исэн байсан ч гэсэндээ таныг гомдоосон, таныг шархлуулсан байсан ч гэсэндээ эцсийн дүндээ тэр шархнаас бид нэр өөртөө илаашуулах хүмүүс нь бид нар өөртөө л байдаг. Тэрнээс биш бусад хүн өөр хин нэгэн хурж ирээд таны шархалсан зүрхийг чи ингээд наагаад ингээд өгнө гэдэг айгүй хэцүү. Тэр айгүй шудраг бус байхгүй юу те. Хин нэгний одоо шархалуулсан тэр зүрхийг өөр нэг хүн ирээд ингээд буцаагаад бүтэн болгоож өгнө гэдэг тэр их одоо нүр их хөдөлмөр, тэр их юм юмыг өөр нэг хүн дээр ингэж өөрүүлнэ гэдэг бол айгүй утгагүй зүйл, шудраг бус зүйл. Тэгээ тийм учраас та хэд маань одоо 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань яг өөрсдөө энэ тал дээрээ хариуцлагатай байгаад анаагдаж эдгээгдэх тэр зүйлсүүдээ хийх хэрэгтэй байна. Бясалгах хэрэгтэй болоод бясалгаа, сэтгэл зүйчүүд явах хэрэгтэй бол яваад тэ ингээд хийж болох хар мянган алхмууд байгаа. Тэр алхмуудаа та бас өөртөө мэдж байгаа. Одоо ингээд цухтааж болсон гэдгийг харуулж байна. Тэгэхгүй бол амьдралд нь болж байгаа сайн зүйлсүүдийг та хэд өөрөөсөө түлхэж явуулах хэмжээний одоо нөгөө амандаа орж ирсэн шар тусыг хилээрээ түлхэх нь гихчээр ийм байдалд очсон байгаа харагдаж шүү гэдгийг ерөнхийдөө бас нэлээд хүчтэйгээр сануулж өгж байгаа юм хүзрүүд гарч ирсэн байна. За одоо хэдүүл болохоор зэрэг таны энэ асуудал дээр авбал зохих алхмуудыг харцгаая. За авбал зохих алхмууд дээр болохоор зэрэг түрүүний ярьсан юм ихнийх нь гарч ирж байна. Өөрийнхөө одоо юутай энэ хардаа ингэж байгаа байхгүй. Та англи хэлтэй бол бүр энийг нь уншаараа зэрэг recovery буюу илаашилт, living abusive toxic situation буюу ямар нэгэн toxic тэ хортой нөхцөл байдлыг орхиж явах. За detachment буюу бие даасан байдалтай байх. Эрх чөлөө. За тэгээд өөрийнхөө сүйдрүүдтэй нүүр тулах. За бие даасан байдал өөрийнхөө хүчийг өөртөө эвүүлж авах. За тэгээд хамгийн сүүлд нь release буюу ямар нэгэн зүйлийг тавьж явуулахыг илэрхийлж байгаа. Тэгэхээр та хэд маань одоо энэ зүрхэндээ хуурсан үзэн ядалт, зүрхэндээ хуурсан их хэмжээний уур, хилэн, за атаа чөтөө, за тэгээд хардалт, сэрдэлт гэдэг энэ сөрөг мэдрэмжүүдийг задлах цаг нь хэдийнэ ирсэн байна шүү гэдгийг сануулж байна. Авах ёстой алхан дээр энтгээр хүзрнүүд гарч ирж байгааг санах хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ зүрхэндээ аль болох ийм хүнд мэдрэмжүүдийг авч явахгүй байвал цохилтой. Би яагаад ингэж сөрөг одоо энэ хилэнцгийн энергийг би бас маш сайн мэднэ. Хилэнц бол миний хамгийн сайн найз. Миний одоо ингээд 20 хэдэн жил найзалж байгаа, 20-од жил найзалж байгаа найз маань хилэнцгийн ордны охин байдаг. Тэгээд хилэнцгийн ордныхан бүх зүйлийг маш хүчтэйгээр мэдэрдэг. Ямарваа нэгэн зүйлийг тавьж явуулж юусоо чаддаггүй. Юмыг амар санах гад байдаг байхгүй юу? Тэгээд тэр нь нэг талаасаа бол үнэхээр амар хүчрхэг байдлыг нь харуулдаг боловч нөгөө талаасаа бас хитрхи сөрөг болох гээд байдаг талтай. За full moon, Hari, full moon, Pisces, full moon, Aquarius, Capricorn, Sagittarius, за Scorpio энэ дан. За хэрвээ сүүлийн үед та хитрхи ингээд юмыг ингээд хардас хэрдэж жоохон сонин үйл хөдлөл гаргаад байсан бол энэ хүзэр нь ертөнцөөс таныг тэрийг болоорой гэж сануулж гарч ирж байгаа хүзэр юм шүү гэж байгаа. За тэгээд өөрийгөө санаа зовох нь бол ямар ч учир утгагүй зүйл юм аа. За тэгээд тийм учраас өөрөөсөө аль болох сөрөг мэдрэмжүүдийг тавин явуулах шаардлагатай шүү гэж байна. За хэрвээ хин нэгэн танд хэрвээ муухайгаар хандсан бол таны сэтгэлийг шархлуулсан бол одоо бол тэр хүнээ бас өөрөөсөө тавьж явуулах цаг нь болсон байна гэж аа. За тэгээд энэ хүзэр болохоор зэрэг одоо сэтгэл зүйн хувьд болохоор маш юм хүчтэй мэдрэмжүүдийг мэдэрж байгаа үед бас гарч ирдэг. Маш intense буюу одоо хүчтэй, савлгаатай, өндөр мэдрэмжтэй үед энэ хүзэр гарч ирдэг гэж хэлж байгаа.
За тэгээд таны зүгээс бол яг энэ мэдрэх ёстой мэдрэмжүүдээ бүгдийг нь мэдрэх цаг нь ирсэн байна. Тэгээд таны бүр ингээд сэтгэл зүй чинь өөрөө ийм амар сөрөг байгаад байгаа учраас таныг бүргсэн тэр аура те таны эргэн тойронд байгаа агаар хүртэл маш юм nasty буюу ингээд бүр юм муухай сөрөг болцсон байгаад байгаа байж магадгүй. За хэрвээ тийм байх юм бол өөрийгөө амраах, өөрийгөө бусдаас тусгаарлах те ялангуяа ийм токсик хортой нөхцөл байдлаас өөрийгөө гаргах цаг нь болсон шүү гэдгийг сануулж байгаа гэсэн. За энэ донд бас хэрвээ гэр бүл нь айгу тийм хортой харилцаатай байгаад байгаа те эсвэл хин нэгэн дотных нь хүн нь өөрт нь амар сөрөг хандаад байгаа бол тэрнээсээ өөрийгөө ингээд тусгаарлаад өөрийгөө амраах шаардлагатай тэгжээж бас яг энэ их мэдрэгдээд байгаа том мэдрэмжүүдээ мэдрэх орон зайтай болно. Тэгээ том мэдрэмжүүдийг мэдэрчиж биесээ гаргадаг байж байгаа тийм ээ. За бас нэг одоо хажуугаар нь гарч ирж байгаа мессеж нь юу вэ гэхлээр зэрэг таны нэмэх 18 секси амьдрал илүү сайжрах боломжтой гэж сануулж өгч байна. За тэгэхээр энэ хүзэр тэгээд энэ чөтгөрийн хүзэр ингээ гарч ирж байгаа гэхлээр зэрэг та хэд маань ямар ч байсан гэсэн ямар нэгэн зүйлийг сэтгэлээсээ тавьж явуулах шаардлагатай болсон байна. Хин нэгнийг аль эсвэл одоо ямар нэгэн өөртөө ярьж өгдөг үлгэрээсээ одоо салах цаг нь болсон байна гэсэн үг те. За тэгэнгუутаа дараагийнх нь хүзэр болохоор зэрэг Seven of Pentacles буруу харж гарч ирсэн байгаа даа. Таад маань энэ асуудлыг өштэй хитрхи амар зүрхэндээ ойрхон байлгаад байлгүй юмыг жоохон том зургаар харах гэж хичээгээрээ таны энэ асуусан асуулт яг том зургаараа үнэхээр тийм амар чухал асуулт мөн билүү биш үү гэдгийг бас бодолцож үзэхэд зүгээр гэж гарч ирж байгаа байхгүй. За тэгээд бас жоохон төвчээргүй байгаа даа жоохон төвчээртэй байж байгаа хэрэгтэй гэж гарч ирж байна. Ягаад гэвэл одоо зээл те банкнаас одоо хүсэх зээл, гэрээ хилэлцээр, хүнээс өрөө авах, хэн нэгэнтэй шинэ харилцааг үүсгэх гэх мэтчлэн эдгээр бүх зүйлд бас мөн л ялгаагүй төвчээр. За тэгээ хамгийн гол нь одоо нэг юм цэцэрлэгт хүрээлэнгээр ярих юм бол хэрвээ та ногоо ургаалж байгаа бол те өнөөдөр тарчаад маргааш нь ногоогоо хураах гээд үзээд авах бол угаасаа утгагүй. Тэгээд тийм учраас ямарваа нэгэн зүйлд бол цаг хугацаа шаардлагатай болдог гэдгийг мэдээ төвчээртэй байхыг сануулж өгч байна. За дараа нь болохоор Queen of Cups гарч ирсэн байна. Та өөртөө болон бусдад зөөлөн хандах хэрэгтэй шүү гэдгийг сануулж байна. Тэгээ одоо хин нэгэнтэй гэрээ хилцээр хин нэгэнтэй харилцаж байгаа нэтрэгээ таны асуусан асуулт ямар ч асуулт байсан бай. Тэр асуулттай ч холбоотой тэр асуултыг чинь хүрээнд байгаа нөхцөл байдлууд хүмүүст өөртөө айгүй зөөлөн хандах хэрэгтэй цаг үе яг одоо явж байгаа шүү гэдгийг сануулж байна. Хитрхи амар тэр хардад сэрдэд байгаагаа бол болох хэрэгтэй. Оронд нь юу мэдрэх хэрэгтэй вэ гэхлээр зэрэг за бид нар бүгдээрээ л хүн те тэр банкнд сууж байгаа банкны тейлэр ч гэсэндээ хүн тэр танаас мөнгө зээлсэн хүн ч гэсэндээ хүн тантай харилцаж байгаа тэр хүн ч гэсэндээ хүн эцсийн эцэс бид нар бүгдээрээ хүн бүгдээрээ төгс биш бүгдээрээ одоо янз бүрийн алдаа мадаг те янз бүрийн юмнууд гаргадаг бүгдээрээ л амьдрах гал хичээгээл явж байгаа гэдгийг бас жоохон ойлгож ингэж энэ амар юм хүчтэй одоо хилэнцний тэр нэг юм хурц үзүүртэй те им хатахад бэлэн хортой тэр байдлыг жоохон гэж гоё зөөлрүүлж өгөх хэрэгтэй байна гэж гарч ирж байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг дөрвийн зоос гарч ирсэн байна. Энэ зүйлийг та хитрхи амар чанга базаад байна. Энээс одоо амар хамааралтай те тэр харилцаж байгаа хүн байсан байлаа гэж бодоход те энэ хүнтэй л ингээд бүтээхгүй болвол ёстой би хайрыг дахиж хизээч ингэж мэдрэхгүйгээ тэр хүн амар хач холбогдлоо гэж өгсөн. Альсвал за би энэ гэрээг хийхгүй болвол ерөөсөө ингээд миний амьдрал сүрлээ. За альсвал би энэ хүнээс үр зээлээ авахгүй бол миний санхүү гэж юм алга бүр ингээд юмыг бүр ингээд амар байгаас нь томруулсан. Бүр ингээд бүр үнэхээр амар ийм жижиг асуудлыг бүр амар томруулсан байгаа харагдаад байна. Тэрний шалтгаан болохоор зэрэг та энээс бүр хитрхи чанга зуураад байгаатай холбоотой. Гэтэл эн чинь ам биш заяа биш заяа. Тэрийг ойлгох хэрэгтэй байна. Тэгээ төр зуурын зүйл, төр зуурын асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэрнээс ч бүр нэг юм all or nothing те. Нэг бол авна, нэг бол авахгүй өстө нэрэ. Нэг бол яг болно, нэг бол бүх зүйл миний амьдрал тэр чигээрээ нуран ургах чинь гэсэн бүр ийм амар драматик байх хэрэггүй. Тэгэхээр асуултынх нь хариу бол тийм 100% тийм маш ойлгомжтой тийм гэдэг хариу өгсөн. За гэхдээ таны зүгээс болохоор зэрэг энэ асуудлыг тэр харж байгаа өнцгөө жоохон өөрчилж өгөх хэрэгтэй гэсэн мессеж бол маш хүчтэйгээр гарч ирж шүү. За бүр бүх юмн дээр нь л гарч ирлээ.
За тэгээ энэ бол ингээд нээлттэй хэсэг байна лээ. Би одоо болохоор зэрэг нэмэлт хэсэг рүүгээ орох гэж байна. За нэмэлт хэсгээрээ та хэдтэй юу асууж өгөх вэ гэхлээр зэрэг нэгдүгээр болохоор энэ асуудлынх нь хүрээнд зохиосууд нь танд ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг асуух болно. За хоёрдугаар болохоор зэрэг би ажил карьер болон хүн хоорондын харилцаа гэж хоёр хуваагаад асуусан асуулттай холбоотой нэмэлт тодруулгуудыг авах болно. Жишээлх юм бол хэрвээ одоо түрүү нөгөөнийг харилцаж байгаа хүн гэдээсэн шүү дээ. Хин нэгэн хүний талаар асуусан бол тэр хүн таны яг юу гэж бодож байгаа, тэр хүний байр суурь ямар байгаа вэ гэдгийг харах болно. За ажил карьер дээр болохоор зэрэг бас яг ямархуу зөвлөгөөнүүд орж ирж байгаа гэдгийг харах болно. За хамгийн сүүлд нь 3 дугаар асуулт юу вэ гэхлээр зэрэг энэ таны асуусан асуулт, энэ тавьсан асуудал чинь хизээ биелээ олох вэ гэдэг цаг хугацааны баримжааг бас авч өгөх болно. За цаг хугацааг тариа доор үзэхэд хэцүү байдгаа гэдгийг би урьдчилаад анхааруулад хэлье. Гэхдээ хэдүүлээ бол ерөнхий нэг юм дүр зургийг авах гэж хичээх болно гэсэн үг. Ер нь энэ зүйл хэр бүтэлтэй явж гин, хэр хурдтай явж гин гэдгийг харж өгнө гэсэн үг шүү. За юм байна. Тэгээд нэмэлтийг худалдаж авсан ч бай, аваагүй ч бай, энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Хэрвээ нэмэлт хэсгийг худалдаж авах хүсэх юм бол pinned comment буюу хамгийн ихний комент дотор сэтгэл хэсгийн хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. За ингээд хэдүүлээ дараагийнхаар уулзъя. Бүгдээрээ баяр таа.